За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй Liberty Pub podcast-ийн энэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэр татварын татвар бууруулах гэхүү тий. Татвар бууруулах талаар ярина. Өнөөдөр маш олон сонирхолтой зочид ирсэн байна. За тэгээд тулгаад эхлэе. Тхөө cheers. Уухан уугаад. Юу тулгаад байгаа юм бэ? За ёстой 9 шүдэл улсын хурлын гишүүн урах гэж үзлээ. Бурхан минь гэж. За нөгөө татварын хуулиа ахалж байгаа үнийн ч урьж үзлээ. Ахлагуунуудын ч урьж үзлээ. Үнэхээр ирэхгүй байна. Тэгээ бас айгаад ах шиг байна. Бас давхар нөгөө гал мал авчих уу гэдээ айгаад ах шиг байна. Тэгээд сая бас өчигдөр Ардсан намын хэсэг гишүүд бас ер нь энэ татварыг буулгах нь зөв юм а гэд хэвлэлийн багвар хийжлээ. Тэгээд ер нь бол яг энэ татварыг буулгая гэд. Гэхдээ эн чинь зөвхөн нэг л татвар шүү дээ. Хүн амын орлогын албан татварыг буулгая гэд анх санаачлагыг гаргаад 7 хоногийн дотор 100 мянган хүний саналыг авсан. Шинэ ах маань хүрэлцэн ирсэн байна. Үс нь маш гоё харагдаж шүү. За тэгээ бүгдээр танилцлаа. Манай оргил судлаач оргил маань ирсэн байна. За тэнцээс хувийн бизнесийн төлөөлөл Оюунбат гэдэг уулуурхын чиглэлээр бизнес эрхлэлдэг хэмжээтэй. Амьдрал дээр ямар хэцүү байдаг талаар ярина. За дээрэс нь зөвлөх Татварын зөвлөгч. Татварын зөвлөх тий. Нэгс нэгтлэн бодогч. Хэн блэ нэр? Баярхуу манаас хүрэлцэн ирсэн байна. За шууд шинэ ахаас эхлэе өнөөдрийн. За яагаад буулгах ёстой юм бэ? Яагаад буулгах ёстой юм бэ гэж тий. Маш энгийн жишээ байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвийн орлого 10 дахин өссөн байна. 6 дахин. 10 биш 6. Тэгтэл Монгол хүмүүсийн ажилчдын маань голт цалин дөнгөж 3 дахин өссөн байна. 3 дахин. За хамгийн сүүлийн судалгаагаар бол одоо нийгмийн даатгал төлж байгаа нэг 800 мянга орчим иргэдийн голч цалин 50% нь голч цалингаас доогуур цалинтай байгаа гэсэн үг. Тэгэд Монголд ойролцоогоор нэг сая орчим хүн яг цалингийн орлогоор амьдардаг. Цалингийн орлого болохоор нөгөө хувь хүний орлогын албан татврын одоо 2024 оны гүйцэтгэх дээр бол одоо 80 орчим хувийг нийцэлж байгаа байхгүй. 81%. Тэгээ өөрөөр хэлбэл одоо нэг сая хүний амьдралын асуудал энэ татвартай холбоотой. Тэгээд сүүлийн жилүүдэд бол нөгөө нэг татварууд л нэмэгдээд байсан болохоос ширээсээ буураагүй. 22 онд энийг чинь 3 шаталтай болгочлоо. Нийслэлийн албан татварыг 24 онд 100% нэмчлээ. За энэ жил гараад нөгөө автомашинтай холбоотой 3-4 татвар чинь бүгдээрээ 2-5 дахин өсчлөө. Тэгээ энэ бүгдийн одоо үр нөлөө эргээд яг иргэдийн нуруундаар дарамт болж ирж байна. Хажууд нь нөгөө нэг төсвийн байгууллага чи өөрөө 300 мянган ажилтныхаа цалин жил болгон инфляцтай үеэлд бол нэмдэг гэсэн нэг юм хуультай өчлөө шүү дээ. Тэгээ энэ бүх хууль одоо энэ төрийн дарамт энэ хэлэлт тэр чигтээ бол одоо иргэдийн нуруундаар дарамт болж байна. Бодит орлого нь өсч чадахгүй байна. Тийм учраас бол энэ хувийн орлогын албан татварыг 1% болгоё гэдэг санаачлагыг гаргасан. Энэс өмнө бас 2-3 сар энийг бол бас судалж үзсэн. Хүмүүсээс саналын сонссон. Тэгээ энэ маань одоо 7 хоногийн дотор 100 мянга хүрсэн. Уг нь бол энэ 4 сарын 25-нд хаагдах ёстой шүү дээ. Тий. Гэтэл нөгөө нэг 100 мянга хүрсэн юм чи ингээд цаанаас их хурлаас бас хаачт юм байлээ. Тэгээ тэр нь одоо хуульж өрчсөн нэг тушаалаар хааж яах гэж шаарж байгаа байхгүй. Тэгээд ийм байдал. Уг нь бол цаашаа явуулаад. Уг нь бол 30 хоногийн хугацаанд явах ёстой шүү дээ. Тэгвэл энэ чинь 300-400 мянга ч хүрэх юм билүү. Ийм зүйлтэй байсан. Тэгээд 100 мянга хөрөнгүүд улсын их хурлын дарга нөгөө төсвийн байнгын ороонд хойрлонгууд нь хаачт юм байна. Тэгээ ийм байдалтай байна. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулж байна. Хамгийн зөвлөн шар авиг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1 юм аягт баригдтгүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт Монгол премиум шараа. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. За, хувийн бизнес эрхлэгч бас Оюунбат ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Ер нь яг хувийн бизнес эрхлэгчд
дээр ямар татварын дарамт орж ирж байна? Яг бизнес эрхлэхэд өнөөдөр ямар байдалтай байна? Ер нь бол бизнес эрхлэн гэдэг бол одоо Монгол улсын хувьд бол тийм айц болсон шүү дээ. Аимшиг болсон. Энэ хувийн үнийн орлогын албан татврын 1% болгоё гэж байгаа. Би бол маш их санал нийлж байгаа. Энэ зөв. Ер нь бол тэгчих ёстой. Тэгэхээр ер нь бол жилийн эцсийн тайлангуудаа хийгээд үзэхлээр л аж ахуйн нэгжүүд бол бүх юм хардаг. Тэгээ энэ жилийн байдлаар саяхан нэг тоо энэ цахимаар явж илээ шүү дээ. Маш их хурдтайгаар аж ахуйн нэгжүүд хаагдж байна гэх тийм. UB энэ дэр гарсан байсан. Тийм UB энэ дэр гарсан байсан. Тэр огцон өссөн байсан. Аливаа улсууд нөгөө татварын орлогоо нэмэгдүүлэх бол зөв л дөө. Татварын орлогоо нэмэгдүүлэх сайн. Гэхдээ яаж нэмэгдүүлэх вэ гэдэг аргачлалууд бол нийгмийн тогтолцооноос хамаарат бид нар арчилсан нийгэмд тий харилцаа ондоо байдаг л дээ. Бид нар чөлөөт нийгмийг чөлөөт эдийн засгийг дэмжих улс шүү дээ. Тэгээ хувийн орлогын албан татврын 1% болголоо гэд би бол эсэргээр хувийн орлогын албан татвар төлөлт нь бол нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ айгүй эрг зүйл болно. Маш эрг зүйл. Яг энэ шиг одоо аж ахуйн нэгжүүдээ орлогын албан татварыг гэж бид нар янзлах хэрэгтэй байгаа. Тэгээд нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрөө бол бүхэлдээ болоод худалдааны татврын хэлбэрт орцсон байна. Тэ? Ер нь бол бүх татвар нийгмийн даатгал энэ хураамжууд эцсийн дүндээ явсараа жилийн эцсийн тайлан дээр одоо хамгийн багадаа 46%, дээшгээ 50 гаруй хувь ингээ аж ахуйн нэгжрүүс цохилдуулж авдаг болсон. Тэгээ маш өндөр үнгийн хүүтэй зээл авдаг, маш их олон шатлалтай зөвшөөрөл лиценз тий. Тэгээд дүгнэлт энэ төрлийн маш их оролцооны дундаас хуваарь бизнес эрхлэх бол боломж бол байхгүй яг боддоор. Маржнаасаа илүү давтсан татвар. Тэгэлгүй яа. 50% тий. Одоо энэ дээр үйл Ер ажиллагаа нь бол хамгийн багадаа бол энгийнээр бол харахад бүх төрлийн татварууд, хураамжууд, орлогын ингээд бүрдүүлж байгаа бүх ингээд хураамжууд, төлбөрүүдийг ингээд тооцоход 46%-аас дээш хувь байна. 50 гаруй 50% тий. Гэтэл таны явуулж байгаа бизнесийн чинь маржин хэд вэ? Ер нь бол дэлхийд даяар тэгж байгаа шүү дээ. Нэг энгийн бизнес тий. Нэг 3-5% байхад бол маш өндөр гэж харна. Уулуурхаан бизнесийг бол 15% дээр бол маш өндөр сайн өгөөчтэй бизнес гэж. Тэгтэл одоо бид нар ийм л нөхцөлд амьдарч байна. Дээрээс нь бол одоо хамгийн багадаа 18-аас дээш хувийн хүүтэй. Тэгээ богино хугацааны зээлээр ийм зээлийн санхүүгийн орчинд бол бизнес өсөхгүй, хөгжихгүй. Хэзээ ч тийм ойлголт байхгүй. Яг хуу өөр ямар гаргалгаа байгаа гэвэл би бол одоо тэр дараагийн сэдвүүдээр саналаа хэлэх зүгээр баг тийм. Надад бол бас ингээ өөр улсууд улс орнуудаас ингээ судалсан бидэд ямар боломж байна гэдээ харах юм бол зөндөө олон боломж байгаа. Бид нар яг одоо хувийн орлогын албан татвар дээр энэ зөрөгтэй өөрчилж чадах юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр залгуулад хийх ёстой. Тэгжээж манай Монгол улсад эцсийн дүнгээрээ төлөгдөж байгаа татвар хураалт, татварын орлого бүрдүүлэлт өгөөж нэмэгдэнэ. Өнөөдөр бол яг эсрэгээр бол татвар төлнө гэдэг нь өөрөө дарамт тулцсан, айц сүйц болсон. За ажил бизнес эрхлэн гэдэг нь баг ял болгоо хөрчлөө шүү дээ. Тийм ээ. Эргээгээд өрөнд ороод, татварын өрөнд ороод, цалин хөлсний өрөнд ороод бүх төрлийн өрөнд ордог. Зээл мэлээ бүр ярих юм бол аимшигтай. Тэгээ яг тэрний бодит тоон бол өнөөдөр тэр UB юм тэр гарч штэ тийм. Маш олон компаниуд татан буугдаж байна. Бид нар олон компани бэст өнгөрсөн жил татан буугдсанаас энэ жил 4000 хэдэн. Би бол зүгээр тэгж харсан нөгөө ковидын үеийн нөгөө нэг асуудал чинь одоо яг илэрч гарч байна удаа л гэж хараа. Би бол тэгж харсан. Тэгээ ер нь бол манай уулуурхаан бизнес гэдэг маш ихээр харагдаж байгаа шүү дээ. Энэ бол зүгээр нэг үзүүлэлт нь бол мэдээж татварын асуудлууд бол байгаа. Татвар нийгмийн даатгалтай холбоотой. За нийгмийн даатгалын багц хуулиуд дээр бас гişүүд өргөн барьсан юмуд байна л да би уншсан. Гэтэ надад бол сэтгэл төл хүрээгүй. Бас айгүй дутуу харсан байлээ. Дутуу хийсэн байлээ. Нэг хувийн татварын хувьд бол энэ бол дөрвтэй өөрчлөлтөө эхлүүлж байгаа бас сум гаргалгаа шүү. За манай баяр хүү маань бас татварын шинжээч хүн тий. За энэ хуулийг уншиж судлаад саяхан бас график юмэн дээр таны яриануудыг ийм график болгоод гаргацсан байлээ шүү дээ тий. За хэдүүл өнөөдөр нөгөө хооны орлогын трийг ерөөхдөө бууруулахын зөв үсгэл дээр яриад байна. Ер нь бол нийт татвар шүү. Зүгээр нэг төлөөлөл л ирсэн байна. Ер нь одоо энэ татварын реформч гэж яриад байгаа, татварын хуулийн өөрчлөлт ч гэж яриад байгаа энэ талаар л юу ярьж байгаа шүү за. За би өөрөө ер нь татварын зөвлөх хүн. Яг одоо иргэд хуваарай бизнес эрхэлж байгаа иргэд за бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд яг өдөр тутам зөвлөгөө өгөөд тэдний одоо зовлон жарлыг сонсоод тий татварын хуулийг хэрэгжүүлэхэд нь бас татварын хуулийг хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөөд явдаг юм байна. Тэгэхээр одоо та хэд ярьж байгаа бүх зүйлүүдэд саналыг байна. Зүгээр
Яг татварын хувь хэмжээг бууруулах нь за мэдээж нөгөө тухайн орлого олж байгаа иргэн аж ахуйн нэгж талдаа бол мэдээж сайн. Гэхдээ нөгөө талдаа татварын хэмжээг хэтхий бууруулчихлаа дараа нь нөгөө өсөх гэж айгүй хэцүү байдаг. Олон нийтийн эсэргүүцэлтэй толдог учраас бас засгийн газар төдийлөн татварын хувь хэмжээг бол бууруулах дээр таатай ханддаг. Одоо манай улс төр одоо ер нь ихэнх улсууд тэгдэг. Сангийн яамны вебсайтн дээр байрсан татварын хуулиудын төслүүдийг харахад яг манайхан бол татварын хуулийн шинжилгээ гэж яриад байгаа юм. Шинжилгээ гэх хэмжээний өөрчлөлтүүл одоо энэ эхний драфт буй төсөл дээр бол байхгүй байхгүй. Тэгээ ингэсэн шүү дээ. Он гараад 2 сарын 14-ний хүртэл олон нийтээс санал аваад улс орон даяар сангийн яам татварын албаны нийлээд бас хилцүүлэг зохион байгуулад олон нийтийн саналыг сонсоод за тэгээд 2 сарын 15 буюу олон нийтээс санал авч дуусаад маргааш өдрөө сангийн яамны вебсайтн дээр эхний төсөл нь байрцсан байсан л та. Тэгэхээр би бол юу гэж бодсон бэ гэхээр тэр төсөл дээр бол тэр олон нийтийн саналыг бол тусгаж амжилттай эргэлзэж байгаа. Тэр зүгээр бэлэн байсан төслөө үндсэндээ байршуулсан байгаад байгаа. Зүгээр одоо яг хуу татварын зөвлөхүүд бидний хувьд бол яг л нөгөө сангийн яамны вебсайтн дээр байрцсан албан ёсны төсөл дээр л үндсэндээ үзэл судлаад өөртөөхөн байр суурийг илэрхийлээд явж байна л та. Тэн дээр ер нь бол засгийн газар өөрөө хуулийн шинжилгээ үзэл баримтлал юу гэж бичсэн байгаа вэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэх орчин нөхцөлийг дэмжинэ. Одоо бүсчлэн хөгжлийн бодлого гэдэг юм яриад байгаа тийм. За тэр бодлогот бас нийцүүлнэ гэсэн юм яриад байгаа. Тэгээд хуулиудынх нь одоо өөрчлөлтүүдийг харахаар тэр төслөөр тусан зүйлүүдийг харахаар яг энэ ярьсан үзэл баримтлалаасаа үндсэндээ эсрэг шахуйнууд бол бас цөөнгүй харагдаж байна л да. Тухайлбал одоо та бүхэн бүгдээрээ мэднэ дээ. Одоо бид нар чинь 2020 оны татварын хуулийн 2020 оноос ирж байгаа татварын одоо шинжилсэн багц хууль дээр орсон нэг томоохон өөрчлөлт. Иргэд аж ахуйн нэгжид хамралтай нэг өөрчлөлт хэлбэршүүлсэн горим гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Нийт орлогынхоо 1 хувиар айгүй амар байсан шүү дээ. Энэ зохицуулт. Аж ахуйн нэгжлэр бол одоо 50 сая хүртэлх орлоготой бүр бичлэг аж ахуйн нэгж бол зарлаа нотлохгүйгээр 1 хувиар нийт орлогоос 1 хувиар татвар төлөх. Өөрөөр тэрний яаж гэхээр татвар төлөх тайлгнах процессыг маш хэлбэрчилж байгаа байхгүй. Нөгөө талдаа бас 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой жижиг аж ахуйн нэгж ашгаасаа шүү тий орлогоосоо холбогдох хууль заасан одоо зөвшөөрөх зарлуудаа хасаад ашгаасаа 1% татвар төлөх зохицуултууд одоогийн хуульд байгаа. За мөн одоо дээрээс нэмээд өнгөрсөн оны 2024 оны 1 сарын 1-ээс иргэн шүү тий хуваарай бизнеслэгч иргэн эсвэл үнцэн ажилласаа гадуур одоо өөр тодорхой хэмжээний аж ахуй эрхлээд тийм хуваарай одоо бусдад үйлчлэг үзүүлээд орлого олох юм бол тухайн орлогоосоо 1% татвар төлөх. Энэ зохицуулт одоо энэ шинэ гэж яриад байгаа хуулийн төсөл дээр бол энэ зүйлүүдийг бүгдийг хүчингүй болгоцсон байна. Тэгээ байхгүй бол бүгд байхгүй болсон. Ямар амар. Тэгээд амар юм. Тэгээд юу болсон бэ гэхээр тэр нь юу руу орсон бэ гэхээр гэж байгаа. За аж ахуйн нэгжийн орлого албаны тухай хууль дээр бол одоогийн хууль дээр 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж бол ашгаасаа 10% татвар төлөөд татвараа бүрэн төлчих юм бол төсөнд татварын 90% буцааж авах зохицуулт үүдэг. Одоо шинэ хуулийн төсөл дээр бол тэрийг 2.5 тэрбум болгоод яг босхын өсгөцөл байлээ л дээ. За тэр нь бол юутай холбоотой вэ гэхээр одоо 2019 оноос одоо хэрэгжээд явж байгаа жижиг дунд үйлдвэр үүсгэх дэмжих тухай хууль дээр жижиг дунд бизнес гэж 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хэлнэ гэж тодорхойлцсон. Тэгээд яг тэр хуулийг нийцүүлж байгаа юм шиг байна. Тэгээд үндсэндээ яаж гэхээр нөгөө бичил аж ахуйн нэгжүүдийг жижиг дунд гэдэг нөгөө 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн одоо тэр татварын хамар хүрээнд оруулаад тэгээд ашгаасаа 10% татвар төлөөд төсөнд татварын 90% буцааж авах гэж. Гэтэл 1-2хан аж ахуйн нэгжтэй. Одоо 1-2хан хүнтэй аж ахуйн нэгж үндсэндээ ашгаа тайлгнаад зарлаа нотлоод ашгаасаа 10% татвар төлөөд төсөнд татварын 90% авна гэдэг бол өнөөгийн нөхцөлд бичил бизнесүүд тийм боломж байхгүй. Тэр яг үнэ. Зарлаа нотлох гэдэг чинь бичил байтугай бүр томоохон бизнесүүдийн төвхтэй байдаг байхгүй. Худалдаа авалтаа яаж нотлох вэ? Баримтуудаа хүмүүсээс одоо бэлтгэн хэлбэрчдээс яаж цуглуулах вэ гэдэг дээр хамгийн их одоо шүдний өвчин болсон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ тэр бичил бизнесүүдэд хамгийн таатай байсан хэлбэршүүлсэн горим гэдэг зүйлийг аваайцсан. Тэр зүйл одоо бидэрт ямар өнгөрсөн 2020 оноос хойш бидэрт ямар давуу тал бий болгосон бэ гэхээр татварын бааз зур нэмэгдсэн байна. Нэмэгдсэн шүү дээ. Тэгсэн. Яг тэр хэлбэршүүлсэн гормын хүрээнд иргэд аж ахуйн нэгж тэр баримт олголт одоо бүр хэд дахин нэмэгдсэн. Тэгсэн. Бүр амар амархан байсан шүү. Татварын бааз зур юм гэж. Өөрөөр хэл одоо юу гэдэг иргэд аж ахуйн нэгжүүдэд татвар төлөх тайлгнах процессыг илүү хэлбэр болгох тусам төдий чиний татварын бааз зур нэмэгддэг.
татврын бааз цорын нэмэгдэнэ гэдэг маань хэдийгээр татврын хэмжээ өнөөдөр буурж байгаа боловч ирээдүйд улсын одоо санд төлрөх татврын орлого нэмэгддэг. Ийм одоо зүй тогтолцоо байхгүй юу? Амар чухал юм аа. Тэр зүйлийг одоо аваа ицсан байгаад байгаа. За ингээд яриул ингээд хуулийн дээр ингээд зүйслээд явах юм бол маш олон зүйл байна. Одоо би ингээд нэг хүртэл яриул бидний цаг үлцэхэргүй байгаад байна л та тий. Шинэ цаас дүүрэн ярих бэлдээд сая ярьж штэ нөгөө татврынхан ингээд иргэдээсээ саналыг авсан гэж байна. Та ер нь тэр мэрэнд нь очиж сууж үзүү ер нь би нөгөө хангул дүүргийнхаа юунд очиж суусан. Тэгээ тэн дээр болохоор ингээд татврын ерхий хууль, саяны 3 хууль гэдэг ингээд 4 хуулийн хилцүүлэг зэрэг хийж байгаа. За тэнд нь том компани захирлж байгаа, жижиг хуваараа эрхлэгдэж байгаа, ер нь ажил бизнес хийдэг өвгөнж тодорхойгүй улсууд байгаа. Тэгээ энэ тэр бол ерөөсөө зүгээр тийм үр дүнтэй хилцүүлэг гэхээсээ илүү зүгээр юм нэг формалны нэг юм хилцүүлэг хийсэн үү, олон хүн цуглуулсан уу гэдэг юм болчихж байгаа байхгүй. Тэн дээр зарим нөхөр босч ирсэн ээ. Тэр урааныг яах гэж байгаа гэдэг асууж байгаа жишээ. Ерөөсөө хиндэд захирагдахгүй 4-5 минут ярьж явах жишээний зарим нь гинт босч ирсэн ээ. Тэрийг огзруулаач гэж яах шиг нөгөө ерөөсөө асуудлаа ойлгож байгаа юм. Гэтэл нөгөө нэг хуулийг яг одоо иж үрдлэр нь хийдэг улс орнуудад бол жинхэнэ сэдвчилсэн хилцүүлгүүд голдуу хийж байгаа байхгүй. Илүү чанарын яг хувь хүний орлогын албан татваргүй залуучууд нэг дунд чанарын судалгаа гэдэг юм да. Дунд үеийнх нь нэг гэдэг ч юм уу да. Яг нөөтгөл одоо жижиг аж ахуй нэгжүүд нэг дундууд нэг том аж ахуй нэгжүүд нэгч гэдэг юм ингээд тус тустай хийх хэрэгтэй юмыг нэг л олон хүн оруулж байгаа, хамруулж байгаа гэдэг юм шиг юм. Одоо улс орон даяар хийсэн. Тэгэхээр 11 мянган хүний санал авсан гэдэг байгаа боловч би тэрийг бол одоо ерөөсөө зүгээр чанарын шаардлага хангаагүй зүгээр нэг юм одоо нэг хуулийн иж үрдлээр хангасан тийм нэг юм хэлбэрийн төдий зүйл болчлоо гэж харж байгаа. Тэндээс бол тийм хэрэгтэй санал гараагүй. Тэгэд та сайн нэг юм ярих гэжсэн. Тэгэд яг нөгөө нэг энэ зүйлүүд ингээ яваад байхлаар нэг ийм том чухал асуудал бий болчиход байгаа байхгүй. Одоо сангийн яамдарч адилхан, улсын их хурлын гишүүдээр ч адилхан. Одоо байгаа энэ том данхар бүтц, нүсэр том төрийн бүтцээ яаж сангуужуулах вэ? Энэ хүрээнд татврын шинжил яаж хийх вэ гэд толгой нэргээд байгаа байхгүй юу? Үгүй ээ, энэ том төрийн нүсэр бүтцийг чинь манай энэ татвар төлөгч нар хизээж тэжээж дийлэх хэрэггүй болчиход одоо бүгдээрээ ингээд 7 хоногийн дотор хүртэл 100 мянган хүн гарын үсэг зураад штэ. Уучлаараа та нар татврын өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ бүтцээ 2-3 дахин багасгах, жижигрүүл. Тэр чинь хангалттай олон давхартал байгаа штэ. Ингэжээч татвар боддоор буурна. Энэ улсын хөгжил урагшаа явна. Тэгэхгүй зүгээр л за одоо энэ гайхамшигтай бүтц ингээ угсарцсан юм шиг тэрийг ингээд манай бүтц тогтцоо алдагдана. Бараг л улсын хөгжил ухарна. Уучлаараа энэ том бүтц чинь энэ төрийн нүсэр бүтц чинь энэ улсын хөгжлийг ухраад байгаа гэдэг уг нь харж имэрийн тийм ээ. Болохгүйг нь баталчаад тийм. Тийм энэ чинь явахгүй гэдэг нэг батлагчаад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л байдал дээр нөгөө манай сангийн яам болон энэ улсын хурлд байгаа тэр зарим татвар ярьж байгаа нөхдүүд ийм л юм яриа яваад байгаа юм. Оргилын хувьд татварын өөрчлөлтийг нь юу гэж харж байна? Тэгээ илүү манай оргил бол илүү онлайн талаас судалдаг залуу. Тэг яг хөө мэдээж татварын хуулийг одоо нэг хөв болгоно гэдэг ямарч баяр үргээ шинэ гэл бах те. Ингээ хүн өөрөө санаачлаад орлогын албан татварыг буулгана гэд 100 мянган хүний гарын үс гэдэг чи одоо нийт ажил хийж байгаа иргэдийн баг 10% шахуу 7 хоногийн дотор гарын үсгээ зурсан байна гэсэн үг шүү дээ. Одоо манай Монголд чинь тоон үзүүлэлтээр аваад үзэхээр 17 хүртэлх насны сая 200 мянган хүүхдтэй нэж байгаа. Тэгээд үлдсэн одоо 2 сая 300 мянган тал нь ажил хийдэг буюу сая 190 мянга байгаа байхгүй. Тэгээ тэндээс чинь 100 мянган хүний гарын үсэг одоо 7 хоногийн дотор цуглуулна гэдэг чинь хүмүүс бол үнэхээр энэ татварын дарамтыг бол мэдэрч байна, ойлгож байна. За магадгүй хэрвээ сар үргэлжилсэн бол энэ чинь баг 300 400 мянга юм бол баг ажил хийж байгаа аж ахуй нэгж байгууллагын баг талан шахуу те энэ татварыг эсэргүүцэж шүү дээ. Тэгээ үнэхээр арчлалын зарчим үйлчлдэг юм бол тийм ээ. Олон нийтээ сонсоод энийг одоо юу гэдэг ажил хэрэг болох хэвээр нэг өрөө нь аваачих хэвээр. Яг нь ер нь бол энэ татвар гэдээ ярихаар яг юу гэдэг татварын орлогын хамгийн дийлэн хувийг бүрдүүлэх 3 том татвар биш үү? Орлогын албан татвар, нийгмийн даатгал, нөөт гэх тээ. Нийгмийн даатгал нь бол татвар гэж явдаггүй. Тэгсэн мөртлөө татвар шиг үйлчлдэг тий. Тий. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр нэг хүмүүс бол ингээд анханасаа л ийм татварын систем байсан юм шиг ойлгоод байдаг. Гэтэл яг энэ түүхэн замлалыг аваад үзэхээр эн чинь 20 дугаар зууны эхэн дунд үеэс л бий болсон ийм системүүд байгаад байдаг. Тэгээ одоо орлогын албан татвар гэхэд бол анх бол 1913 онд бий болсон тий. За энэ бол бий болох шалтгаан нь бол мэдээж 1890-с 1920-ад оны үед ерөнхийдөө социал демократууд гэж одоо дэвшилтэд үзэлтнүүд байдаг. Энийг прогрессив иргэн гэж нэрлэдэг.
Энэ хүмүүсийн нөлөөгөөр л энэ татвар гарч ирсэн. За энэ үзэл санааны эцгүүд нь бол мэдээж ойлгомжтой. Карл Маркс те Эдвард Бернштейн ч гэдэг юм уу эсвэл одоо Джон Мейнард Кейнс гэдэг. За нэг 5 хүнийг бол үзэл санааных нь эцэг гэдэг. Тэгээ 1913 онд орлогын албан татварыг тавьсан. За энэс хойш 1935 онд одоо энэ social security буюу нийгмийн даатгалыг бас тавьсан. Тэгээ Америк нэгдсэн улс хоёулангийн анхлан бий болгосон. За энэ social security бол ерөнхийдөө дампуурж байгаа системүүдийг бас тоон үзүүлэлтээр баталдаг юм байна. Одоо 1935 онд энэ нийгмийн даатгалыг бий болгох шалтгаанаа бол энэ Franklin Roosevelt-ийн үед New Deal гэж одоо хөтөлбөрийн хүрээнд бий болгосон байт юм байна. За энэ нь бол ямар учиртай гэхээр энэ 1929-30 оны энэ их хямрал гэж ярьдаг. Энэ их хямралын үед бол Америк нэгдсэн улс бол одоо маш хүнд байдалд орж исэн. За хөрөнгийн зах бол нэг 2 жилийн хугацаанд 80% доош унжсэн тий. За тэрнтэй адилхан ажил хөдлийн түвшин 25% төрсөн. За тэгээд тэр хоёр оронтой тооноос буухгүйгээр 10 хэдэн жил үргэлжилсэн ч гэдэг юм уу. Нэлийн том одоо юу гэдэг дэлхий дээр бол бас том хэмжээний юм анхаарал татах үс хямрал болсон. За тэгээд энэ хямралыг ерөөсөө даван туулах арга нь ерөөсөө энэ эдийн засгт төр оролцож явах хэвээр. Энэ юу гэдэг ямар нэгэн байдлаар дахиад дэлхий дээр одоо ингээд хямрал болох юм бол энэ ажилгүйдлийн тэтгэмж гэдэг юм уу те одоо энэ тэтгэврийн одоо хүмүүс санг байгуулах хэрэгтэй те гэх мэтлээ ингээд тухайн үед 1930-ад оны үед одоо Англид бол Джон Мейнард Кейнс бол энийг бол жинхэнэ урайлан дуудаж одоо итгэхийлэн дэмжижсэн. За энэс үүдэлтэйгээр Франклин Рузвельт энэ бодлогыг бий болгоод ингээд одоо юу гэдэг нийгмийн даатгалч гэдэг юм уу өрнөсөн. За нийгмийн даатгал дээр нэг сони юм хэлэхэд тухайн үед бий болгосноос хойш нэг хэдхэн жилийн дараа судалгаа хийсэн байдаг. За тэр судалгааны юу гэсэн бэ гэхээр нэг хүний нийгмийн асуудлыг шийдэхин тулд 159 хүнээс татварлаж исэн байгаа байхгүй юу. За тэгэхээр мэдээж нийгмийн даатгал гэдэг чинь цаана тэтгэврийн сан одоо энэ ажилгүйдийн тэтгэмж халамж гэх бүгд явж байгаа шүү дээ. Нэгсний одоо эдийн засгийн төрөөс эдийн засгт интервенц хийх одоо бүх үйл ажиллагаанууд явж. За тэгээд саяхан 2020 оны Prager юу гэдэг think tank гэдэг одоо бас судалгааны одоо Америкийн алдартай байгууллага. Эндээс ის судалгаагаар бол нийгмийн даатгалын систем дампуурж байгаа гэдэг юм гаргаж ирсэн. За тэр нь юу гэсэн чинь урд нь 159-ыг харьцах 1 гэсэн рэшио чинь одоо 2.8-ыг харьцах 1 болцсон байна гэж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл 3 хүнээс татварлаад нэг хүний нийгмийн асуудлыг шийднэ гэсэн. За дээрэс нь 2030 он гэхэд ер нь нийгмийн даатгалын систем бол энэ төрийн одоо зохицуулалтаар бол дампуурах юм байна гэж. За энийг болохоор бас ингээд тоон судалгаанууд байгаа. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын нийгмийн даатгалын систем талаас нь аваад үзэхээр 2.4 их $80 одоо асуудалтай өрөнд өртөө гэх юм. Монголд ч гэсэн яг адилхан. Монгол ч 2 их $80-ийн жил алдагдaltaй авдаг шүү дээ. 2 их $80 лөө. 2 их $80-ийн алдагдaltaй гэж. Тийм. Тэгэхээр ингээд хүмүүс юу гэж ойлгоод байна нөхөр энэ татвар гэдэг чинь угаасаа л анханасаа байсан юм шигээр ойлгоод байдаг. Тэр буйдор татвар буй. Тэгэхээр тэр бодол бол худлаа. Тэгэхээр энэ түрүүний ярьсан энэ 3 татвар чинь үндсэндээ энэ бүх одоо юу гэдэг татварын орлогын хамгийн дийлэнх хувийг буюу 25-аас 30%-ийг бүрдүүлдэг тус бүрдээ. За тэгээд дараа нь одоо нөөц жишээлбэл 1954 онд л бий болж байгаа байхгүй. За энийг бол энэ Maurice Lore гэдэг энэ Францын нөхөр одоо анхлан одоо эцэг нэх юм уу та. За тэгээ нөөцийн татвар бий болсон. За Монголд бол яг энэ бүх энэ хамгийн том энэ 3 татварыг бол 92 онд орлогын албан татвар, 94 онд нийгмийн даатгал, 98 онд нөөт гэдэг ингээд нэг ёсны социал демократ замналаар тэр чигтээ явж байна гэсэн. Зүгээр товчхондоо хэлэх юм бол 20 дугаар зуунд ер нь бол дэлхийд дээр социалистууд ястын одоо нэг баталгаа нь бол энэ татварын систем, одоогийн байгаа энэ хүн төрөлхтний дагаж мөрдөж байгаа систем юм багхгүй. Ер нь бол нөгөө татвар болохоор нөгөө улсын хөгжилд ялангуяа татвар төлөгчдийн сайн сайхны төлөөл зарцуулагдах ёстой шүү дээ. Тэгээ одоо бас ингээд гэтэл одоо зүгээр будаатай хуурга. Тий, одоо энэ тэр нэг сэлбийн 70 чи юу лээ. 90-ад онд тэгээд боржуур ингээд нүдэн дээр фейлдэд байгаа байхгүй юу. Тий, наадах чи одоо бас зарим хүмүүс ингээд одоо ингээд бид нар бол одоо 90 онтой харьцуулах юм бол тий хизээ Монголд ийм их машин байлаа. Хизээ ийм сайхан одоо барилга байшингууд байлаа гэж ярьдаг шүү дээ. Би энийг бол эсрэгээр нь шамлалттай хүлээж авч байгаа. Одоо юу гэдэг 90 оноос хойш 35 жил өнгөрч яхад бид нар одоо болт дэд бүтцийн асуудлаа шийдэг үү тийм үү. За хэрвээ шийдэх боломж байснаггүй байсан. За одоо гэр оролт жишээлбэл тэр цэвэр бохор усанд байдгүй ч гэдэг юм уу тий. Одоо бол одоо цахилгаан дулааны асуудалтай. За гэх мэтлээ ингээд бидний татварын мөнгө юун зарцуулагдаад байна гэдэг чинь өөрөө нэгэснээ татвар бол хулгай гэдэг үгний одоо нэг
зангила тайлбар болчиход байгаа байхгүй. Энэ олон жил өнгөрч яхад одоо нэг хэдэн шилэн байшин барилгатай мөртлөө ядуу иргэдийн тоон жилээс жилд өсөөд байдаг. Урны нэг хэвээр баг 20 шүү дээ. Урны нэг ядуугаараа. Тэгэхээр энэ тэр ойлголт бол бас буруу байгаа юм. Бид нар өстө сайхан амьдрал гэдэг бол худлаа. Яг бодит амьдрал дээр хэрвээ тэр татварын хувь хэмжээ маш багатай. Эсвэл баг зарим нь бол байх шаардлагагүй. Нийгмийн даатгалж хэлбэл байх шаардлагагүй систем байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Ингээд хэрвээ энэ татвар байхгүй байсан бол бид нар ямар хэмжээнд байх байсан бэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй нэг үнцэг байна. Тэр сая нэг 2-3 өнцгүүд гарч иж байна л да. Бид одоо 1990 оноос арчсан нийгмийн тогтолцоог сонгож орж штэ. Өмнө нь бол автократ тэгээ дарангуулын засаглалт байсан. За тэр засаглалууд төрийн эрх мэдэл буюу эрх мэдлийн төвлөрөл болдог нэгд. Хоёрдугаар болохоор энэ санхүүгийн төвлөрөл болж байгаа. Тэгээ 1990 оноос хойш сонгож авсан арчсан нийгэм бол энэ хоёр төвлөрлийг хоёуланг задлах зорилт. Шууд утгаараа задлах хэрэгтэй. Эрх мэдлийн төвлөрлийг задлж яж санхүүгийн эрх мэдэл бас багасна. Санхүүгийн эрх мэдэл нэмэгдэх тусам өөрөө улам хүрээгээд хилээд идэг. Яг одоо өнөөдөр бол процесс нь явагдаж байна тийм. Маш том засгийн газартай болсон. Тэрний зардлууд нь зүгээр даблда жилээс жилд гэдэг өсөө явчихдаг. Ерөөсөө 8 жилийн өмнө Монгол улсын чинь төсөв 10 тэрбум бол шүү дээ. 10 тэрбум, 8 тэрбум, 9 тэрбум гэж ярьдаг. 2000 их найд гэх тийм. 6 их найд хүрэх. Их найд тийм. Одоо ингээ 34 их найд болцсон байна. Тэгээд одоо Монгол улсын нийт эдийн засгт байгаа нийт мөнгөний чинь 50-аас дээш хүн төрийн мөнгө, төр гэдэг одоо нэг хэдэн нөхдүүдийн мөнгө болчихлоо шүү дээ. Тэгээд бүгд мөнгө өгөөд тэр мөнгөний эдгээр юу хийж захин зохицуулж байгаа нь одоо бидний нүдэн дээр байгаа. Бид нар өдрөөс өдөрт дандаа хулгай дээр нэрдэг. Тэгвэл гаргалгаа юу нэ тэгээд зайлшгүй зүй ёсны асуудал гарч байна. Тэгэхээр энэ орон нутгийн бие даасан байдлаар энэ татваруудыг саяхан ярьж байгаа энэ 3 төрлийн татваруудыг задлах хэрэгтэй байхгүй. Орон нутгийг шингэх хэрэгтэй. Тийчээд одоо жишээ нь хүн амын ордгын албан дотор 1 хувь боллоо гэх. Нэгээс 2 хувь байж болно. 1 хувийн тэр орон нутгийг шийдэх байхгүй. Тийчээ бүр татваргүй ч хийж болно зарим орон нутгад. Тийм. Энэ бид нар одоо худалдааны татвар гэж ярьж байгаа. Худалдааны татвар дээр нэмэгдэх нь бид нар одоо нөөтийн татвар. Нөөтийн татвар чинь бас худалдааны татвар хэлбэрээр хэрэгжиж штэ. Ухаандаа яадаг гэхэлэр нийт нөөт төлөгчдөө чинь бараг тал нь төлөхгүй байна. Түрүүн одоо ингээд сайхан төлдөг болсон гэсэн сайн үзүүлэлт харагдаад байгаа. Гэхдээ энэ нь бол хангалтгүй байсан байхгүй. Бид нар одоо ингээд энийг яагаад хийж чадахгүй байгаа юм бэ гэхэлэр угаасаа Монгол улс чинь байгаль цаг уур болон газар зүйн байдлаараа тэртээ дэрнгүү дэлхий дээр байхгүй өндөр такстай улс шүү дээ. Энэ хоёр том автократ нийгмийг давж орж иж Монголд бизнес эрхлэнэ гэдэг өөрөө татвар. Цаг уурын хувьд бол бид нар өндөр татвартай, байгалийн татвартай, байгалаас тийм заяатсан татвартай. Энийг бол бид нар сонгоогүй. Угаасаа тийм байна. Тэгэхээр бид нар дэлхийд даяараа хүмүүс хамгийн сайн эдийн засгийн орчныг бий болгож иж хоорондоо хөрөнгө оруулалт татдаг өрсөлдөөн дотор байхад бид нар хамгийн өндөр татварын тавиад хамгийн хүнд төслийн тавиад бараг 100 жилийн өмнө ашиглаж байсан санхүүгийн системтэй хүн төрөлхтний аль хэдийн хаяад орхицсон байгаа тэр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа буцаад босгоцсон байж хахад бид нар энд сайжрах ямар ч хандлага байхгүй л да. Өнөөдөр өдрөөс өдөрт л угаасаа асуудал хүндэрж байгааг энэ тод илэрлэнэ. Одоо нөөтийг жишээ нь шүү дээ тий. Бүгд төлөх ёстой. Бүгд л төлж. Тэр 10% байна уу 20% байна уу тэрэндээ чухал биш. Тэр аж ахуйн хөгжидөө битээ тэгээд одоо нэг шатлалтаа татвар яриад байна шүү дээ. Сегментлээ хийсэн. Одоо тий. Жишээ нь одоо юу хийж байгаа шүү дээ. Нөгөө 25% аж ахуйн нэгжийн орлого чинь үлээ хэдэн тэрбум бас дэш үлээ 10 тэрбум бас дэш 10 тэрбум бас дэш бол за тэгэхээр тэр чинь ингэж байгаа юм бас хин нэг нь даргын үзмжээр шийднэ 25%, 20-25%, 5% нэгсэнд дарга шийднэ шүү дээ. Би 5%-ийн татварыг жоохон буулгаад эсвэл 6% татвараа жоохон буулгаад явахын тулд хин нэг нь даргын хамааралтай болчих жоох байхгүй. Тэгэхээр ийм байдлаар сегментийн юмнууд бол манай Монгол улсыг улам ялцруулна, улам авилгал руу оруулна. Энээс салахын тулд бид нар яах вэ гэхээр энэ орон нутгийн тодорхой эрх мэдлүүдийн шилжүүл задал. Тэгээд энэ нөөтөө бүгд төл. Тэнцэнээсээ харин тодорхой түвшний буцаа олголтын сайн. Тухайлбал одоо шууд утгаараа бол Монгол зүгээр уул орхон эдийн засгт байхгүй юу? Бодит үнэн тэр штэ. Ямар ч жижиг дунд бизнес хөдөө аж ахуйн бизнес хөгжихгүй тодорхой. Дандаа дэмжлэгээр явж байгаа. Тэгээд дэмжлэгэнд нь болохоор би тэр хөдөө аж ахуйн бизнестэй холбоотой холбоогүй, би мал аж ахуйд эрхэлдэггүй хамаагүйгээр би тэрийг төлөлцөөд байгаа байхгүй юу? Ямар ч надад хамаагүй байхад би тэрийг төлөөд байгаа байхгүй юу? Тэр үтгэл гадаад амьдарч байгаа Монгол иргэн ч гэсэн тэнд төлж байгаа. Дөнгөж төрсөн хүүхдс төлж байгаа байхгүй юу? Энэ өөрөө
устгаад идэг, янзруулаад идэг системийг чинь суурна. Тэгэхээр энэ нийгмийн тогтолцоо гэдэг ардчсан нийгэм гэдэг юм а бид нар зөв ойлгоогүйгээс болоод буцаад нөгөө 90 оныхоо байдал руу шилжиж орсон. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь, хамгийн шилдэг. Always fresh. Окей. Баярхуу илүү гоё деталь яриад байсан учраас би бас баярхуу яг деталийн талаар бас яриасаа гэж бодод байгаа шүү. За. Сая шинэ жилээр ерхий сайд маань бол хаврын чуулганаар татвар нийгмийн даатгалын багц хуулийн шинжилгэлийн төслийг өргөн барьнаа. Энэ дээр бол реформын шинжтэй өөрчлөлт хийнэ гэд нөхрүүл зарлцсан. Яг үнэ. За тэгээд яг миний харж байгаагаар зүгээр чөлөөт ярьслах учраас нөө бардам ам шалдан гоё гэдэг юм болчиход байна л да. Одоо байгаа төгсөл байлыг харахаар үнэхээр татврын шинжилэл гэж ярих гэж байгаа бол юуг шинжилэх гэх юм бэ гэж те. За 2019 онд татврын багц хуулийн шинжилсэн найруулга батлагдаад 2020 оноос бол хэрэгжиж ирсэн байдгийг. Тэрийг бол би татврын шинжилэл хийх чадсан гэж боддог. Мэргэжлийн хүний хувьд бол татврын зөвлөх хүний хувьд. Тэн дээр ер нь юу ямар өөрчлөлтүүд орж ирээд тэрийг шинжилэл гэж нэрлэгдсэн бэ? Үндэслэл болсон байх гэхээр за олон улсад хэрэглэгдэх татврын дүрмүүдийг тэн дээр оруулж ирсэн. BEPS буюу одоо ашиг зөрчүүлэх замаар татвраас засгийгч гэдэг юм уу те. За мөн одоо татвраас засгийх олон улсын ерхий дүрмийг оруулж ирсэн гэдэг юм уу. За харилцан амралтын этгээдүүд бие биендээ бараа ажил үүсгэж шилжүүлэх замаар бас ашигын татвраас зайлсхийгч гэдэг юм уу те. Энэ олон улсын дүрмүүдийг манай татвар болно шигтгэж оруулж ирсэн. Дээрээс нэмээд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихтэй холбоотой бас дөрвөлтөө өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Тухайлбал одоо юу гэдгийг те одоо хөрөнгийн нээлттэй зах зээл дээр арилжаалагч хувьцаа бондыг худалдаж авч хөрөнгө оруулалт хийсэн бол түүнээс одоо орж байгаа хүүгийн орлого ноглол шиг орлогоос 5% татвар авах гэдэг юм уу те. Ер нь хүү ноглол шиг орлого чинь 10 байдаг шүү дээ те. Ер нь бол хөрөнгийн нэгтгэл зах зээлээс та хөрөнгө оруулалт одоо иргэн та аж ахуйн нэгж та сул жилөөтэй хөрөнгө оруулалт хийсэн бол тэрнээс чинь 2 дахин баг татвар авъя гэдэг юм уу те. За мөн одоо хэлбэрсэн горим гэдэг одоо нөгөө яг хуваарай жижиг дунд бизнес эхэлж байгаа улсуудад хамгийн таатай нөхцөлийг одоо бүрдүүлж чадсан тэр хэлбэрсэн горим. Нийт орлогоос 1% татвар төлдөг. Зарлаа нотлох шаардлагагүй. Татврын тайлан бэлтгэхгүйгээр маш энгийн байдлаар татврын тайлангаа бэлтгэж илгээдэг энэ одоо систем орж ирсэн. За мөн түрүүний дурдсан жижиг дунд бизнесүүд зориулсан 10% ашиг дурдлууд төсөнд жоох 90% ав. Тэр чинь юу вэ гэхээр 90% буцаад авч чадах юм бол үндсэндээ ашигасаа 1% татвар төлж ирэх гэсэн үг байхгүй юу? Гэхдээ за тэгээд дээрэс нэмээд одоо эрсдэл суурилсан хэн шалгалтыг хийнэ ч гэдэг юм уу те. Өөрөөр та хүн санаж байгаа бол өмнө татврын хэн шалгалтыг 4-5 жилдээ заавал нэг удаа аж ахуйчуд хийдэг ус. Одоо яаж юм гэхээр ерөөдөө татврын албаны системүүд нэлээд захимжаад яаж л бид чи баримтаар орлого зарлаа авдаг болчлоо тий. За тайлгналууд үндсэндээ цахимаар явж нийт такс нэмэрч юм тий. Тэгэхээр татврын алба өөртөө байгаа мэдээлэлээр үнслээд хүнлэгийн мэдээлэлээр үнслээд үндсэндээ аль иргэн аж ахуйн нэгж татварлагч эрсдэлтэй вэ гэдгийг нь өөрөө системээрээ тодорхойлоод эрсдэлтэй хэсгүүдээр л татврын шалтгаан хийдэг гэдэг юм уу. Ийм дөрвөлтөө өөрчлөлтүүд орсон. За гэтэл одоо манай энэ өнөөдрийн ярьж байгаа татврын шинжилтээр бол үндсэндээ зүгээр нэг хувь хэмжээг дээшээ доошоо өсгөх гэдэг юм уу те. Эсвэл хөнгөлт чөлөөлтийг эдлүүлэх босхыг нэг дээшээ доошоо хөдөлгсөн зүйлээ шинжилэл гэж ярих гэдэг шиг байна л да. За айл нь бол шинжилэлт бол биш шүү. Айгу том алдаатай ярьж байгаа шүү гэж. Хэлэх гэдэг санаа нь зүгээр тэр 2020 оноос хэрэгжиж байгаа татврын хуулийн шинжилтээ харьцуулахад өнөөдрийн шинжилэл биш. Бүр өсөж байгаа. Тэрийг би яг энэ зүйлдээ болохоор татварууд авалтаа нэмэгдүүлээд байгаа байхгүй. Татврын хэмжээг нэмэгдүүлээд байгаа. Тэр 20 оны шинжилгээг би онцгой гойд шилээгүй. Зүгээр 20 онтой харьцуулахад бол энэ өнөөдрийн шинжилэл биш гэж хэлж байгаа. Одоо яавал шинжил болж чадах вэ гэхлээр ингэж бодоод байна л да. Одоо энэ Монгол улсад хуваарай жижиг дунд бизнес эрхлэх боломж нөхцөлийг сайжруулах. Биш ээ, тэгж сайжруулах. Одоо энэ чиглэл. Дээрээс нэмээд орон нутагт ажилгүйдлийг бууруулах, тийм үү? Улаанбаатар хотын төвлөрөлтийг сааруулах. Энэ чиглэлийн өөрчлөлтүүд хийх. Тухайлбал би юу гэж хэлж байгаа юм энэ дэр орон нутагт ядаж за нийтээр нь Монгол улс дээр татврын хувь хэмжээг бууруулдаг махад ядаж орон нутагт нөөтийн татврыг одоо хувийнх нь орлогын татврыг аж ахуйн нэгжийн орлогын татврыг бууруулдаг гэж. Ядаж. Тэгэх юм бол энэ Улаанбаатар хотод төвлөрсөн энэ бизнес тийм үү аж ахуйн нэгжүүд иргэд орон нутг руу явж бизнес эрхлэнэ. Тэнд ажлын байр бий болно. Нөгөө бидний 30 жил хүсэл мөрөөдөд байгаа энэ утаа төгжрлийн асуудал чинь үндсэндээ л энэ зах зээл байгаа Улаанбаатар хот бизнесүүд иргэд төвлөрчөөд байгаа хоттой. Яг санхүүгийн талаас бол гэж харагдаад байна. Гэхдээ энэгээрээ бол оролдож үзсэн.
Энэ амжилтанд хүрээгүй байхгүй. Ягаад хүрэхгүй байгаа юм бэ? Цаашилтах нь энэ засаглалын хэлбэртээ өөрөө авчилдахгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ худалд ороод байгаа байхгүй. Улаанбаатар чи ерөөс эрх мэдэл төвлөрчөөд байгаа. Тийм, яг үнэ. За тийм асуудал мэдээж тийм асуудлууд байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр ер нь татвар гэдэг чинь өөрөө усын сүсийн орлогыг бүрдүүлэх гэдэг нэг зорилго байгаа. А нөгөө талдаа тухайн улс орны нийгмийн эдийн засгийн амьдралыг зохицуулдаг бодлогын маш чухал хэрэгсэл байхгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн баялагийг хуваарилдаг. Аль хэсгийг дэмжих. Яг наад хэлж байгаач мэдөө өнөөдөр Монгол ус явж байгаа. Тэгэд энэ маань өөрөө бодолд ороод. Харин яг тэгж явахгүй байгаа байхгүй. Яваад байгаа. Улс орон дээрээ нэг татвын хувь хэмжээ хөнгөлт чөлөөлтийн бодлого нь бүх орон дээр энэ хүсчлээд километрийн радиус гаргаж байгаад наад татврын хөнгөлтүүд чинь үүсцэн байгаа. Гэхдээ яг 90% нэг амжилттай хөнгөлт гэдэг юмнууд байгаа. Гэхдээ энэс болдоггүй маа. Гэхдээ хөнгөлтийг эдлэхийн тулд тодорхой шаардлагууд байдаг. Тэр шаардлагуудыг биелүүлэх хэцүү. Шаардлага байхгүй. Энэ ерөөсөө хараа бие даасан байдлыг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тухайн орон нутаг өөрөө санхүүгийн эрх мэдэл нь тодорхой төвшингийн эрх мэдлүүдийг өгөөд эхлэх юм бол энэ хүмүүс өөрсдөө хүсэн хүсээгүй тэр орон нутг руу явна. Тэнцээч нь хөгжил тэгж бий болно. Түүнээс хэн нэгэн дарга тэнд хөгжлийг зохион бүтээж угсардаг тийм боломжууд байдаггүй. Дарга угсар гэж хэлээгүй шүү дээ. Үгүй яг чиний ярьж байгаа юм чинь аймаг орон нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд татврын бодлого чухлаа гэдгийг санаа хэлж байгаа. Маш чухал. Чухлын хувьд бол маш чухал. Гэхдээ яг өнөөдрийн ярьж байгаа миний дүүгийн ярьж байгаа энэ санаа аргачлал чинь бол хэрэгжээд байгаа байхгүй Монголд. Буруу болоод байгаа байхгүй. Энэ засаглалын хэлбэртээ авчилдахгүй байгаа юм. Энээсээ үүдээд бид нар мухадалд ороод шинийх нэг юм ярих гэсэн тийм. Хитрхийл яриад байгаа. Хит ярих. Би бол ойлгож байна. Хин бол айгүй детальны яриад байна. Ингээд нөгөө хуулийнхаа деталийг ярьж байна. Бид нар айгүй том концепцийн шин чанартай юмнууд бид нар бол яриад байна. Магадгүй илгээд байгаа санаа татврын хувь хэмжээг бууруулах гэж яриад шүү дээ тий. Бууруулах би хувь дээр яриад байгаа байхгүй. За нийтээр нь бууруулдаг юм ахэд орон нутагт магадгүй нөөтийг 5%. Хувийн орлогын трийг 5%. За магадгүй бидний өнөөдөр яриад байгаа 1% ч гэх юм уу тий. А дээрэс нэмээд за бидний хувьд бол Монгол улс нэг юм дамын 8-ны бизнес эрхэлдэг нэг юм улс болчлоо. За магадгүй бидний хувьд бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь аягүй чухал байна. Дотоодын үйлдвэрүүдийг дэмжихэд бол тэгвэл үйлдвэрүүдээ яах нь. Тэгвэл үйлдвэрүүд дээр нөөтөө орлогын троо бууруулах л та. Ер нь бол бизнес зориулж шүү дээ. Альва нэг энэ нийгэмд байгаа сегментэд зориулж татварыг алгачилж болдохгүй. Энэ өөрөө эцсийн дүндээ Гүг байж одоо мэдв. Тэр алгачлахгүй байх гэдэг зашмыг та яг буруу ойлгоод байна. Тэр тийм биш. Гүг чи байж та. Татврын бодлогоор 5% болгож аль хэсгээ дэмжих үү? Аль хэсгээ хөнгөлөх үү гэдэг чинь. Ингэдэй юу яа тээ. Цэвэр бодлогын асуудал. Бодлогын ийм асуудлууд шүү дээ. Дэлхийд даяар хэрэгжүүлж байсан олон аргачлалууд байдгийг. Тэглээгээд шүү дээ. Энэ нийгэмд дахиад өөр сөрөг үр дагаврууд маш олноо бий болдог байхгүй. Ийм үржүүлээд угсраад байдгийг. Тэр орон нутагт татврын эрх мэдлийг төлрүүлнэ гэдэг чинь энэ улсын хэмжээнд ингээд шийдэд яваад явхад зөвхөн нэг хэлбэр нөхгүй. Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэхэд бол энэ суурьнд болно. Жишээ нь би бас 2 жил компани аваад Кыргызстанд ажиллаж байгаа гэсэн л дээ. Өөрийнхөө бизнесээр. Тэгээ тэнд бол нэг ийм татвар гаргаж иж байгаа. Улс даяараа. Тэр бол надад бол таалагдж байсан. Уулуурхаан бизнес гэж нэг бизнес байна. Бусад бизнес гэж байна. Тийм ээ. Төвнөөсийн дотор нь бол одоо хөдөө аж ахуй ч юм уу эсвэл чи хөдөө амьдарч байгаа гэдэг тустай юм байхгүй. Улс даяараа адилхан. Та бусад бизнес эрхлэхдээ тэнд жижиг дунд мунд хөдөө аж ахуй төр малчин залчин хамаагүй шүү, адилхан бүгд адилхан. 4-6% татвар төлөв. Яагаад 4, яагаад 6 юм гэхлээр та орлогоосоо нэгч тайлан өгөхгүйгээр тэгээ олсон орлогоосоо шууд ингээд төлөх юм бол 6%. Тайлганч. Тэгэх юм бол 4% бол. Яагаад 4% болж байгаа гэхлээр зардлуудаа тайлгнажиж 4% болгоод байгаа байхгүй юу? Энэний цаас санаа нь юу зориулдаг байгаа юм гэхэлэр хүнийг санхүүгийн цахилгаантай болох гэдэг шүү дээ. Тухайн хүнийг. Энэ бол тусдаа асуудал байхгүй. Тэгтэл одоо миний дүгийн ярьж байгаа тэр 5% болгодог хэлбэр бол одоо энэ нөгөө юу ч нөхгүй. Суглааны хэлбэр ч нөхгүй. Яг эцсийн дүндээ дахиад нэг төрлийн авилгал хээл ахуул хулгай дэрмийн асуудал руу чиглэлээ орчих. Би бол юу гэж хүсдэг вэ гэхэлэр бүгднийг 10% төлөвлөчгээ. Нөөтөө. Бүгдийг. Энд бол тэр таксины жолооч нь хэмбгооч хамаахгүй. Гудамжинд зүгээр жижиг худалдаа хийжсэн ч хамаагүй. Бүгд төлж. Тэгээ тэрийг тайлганч. Тэгээ тайлганчаад харин буцаа олголтыг хүнд нь яаж олох вэ гэдгийг бодлогоор шийдэж байна. Орон нутгатаа тэрийг нь хэдэн хувиар шийдэх вэ гэдгийг бас боломжийг олгож байгаа. Мэдээж улсын хэмжээнд бол нэг 4-5% болголоо гэхэд тий орон нутгт 1-2% эрх мэдлийн өглөө гэхэд орон нутгт татвар төлрүүлэх гэдэг айгүй чухал асуудал байхгүй юу? Тэнд чинь
энэ эрх мэдлийг задлаад ирэхлээр тэр орон нутагт чинь ашиг сонирхол бий болоод хүмүүсийн хөгжил дэвшил. Хүн өөрөөгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг хөрөнгө санхүүгийн асуудал гараад байна. Одоо нөгөө бас нэг гişүү ороод ирсэн ба шүү дээ. Энэ жил гişүү одоо өв төмөн сургуулиуд орон нутгаар барьж маш олон соёлын төвлөг барьж хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй баах юм барьж Улаанбаатараас нэг компани томдогдод очдог. А хэрвээ энэ орон нутагт чинь задлаад ирэх юм бол иргэд чинь өөрсдөө шийдэн шүү дээ. Бид нар сургуулаа сайжруулах юм байна. Бид нар ийм мөнгөтэй байгаа юм чинь сургуулаа ингэ сайжруулчих. Эмнэлгээ сайжруулчих. Тэ? Ингээ өөртөө асуудлаа шийдэх биш. Таяртай бол санал нэг байгаа юм. Татврын бодлого бол угаасаа бас тодорхой хэмжээнд яаж явах вэ? Гэтэ татврын бодлогыг дангаар нь явуулаад энэ бидний яриад байгаа асуудал шийдэгдэхгүй. Энэ өөрөө хэд хэдэн цогц асуудал хамт явж шийдэгдэн тий. Тэгээд за манай нэг очрот гişүн маань ирсэн байна. Тэгээ энэ нөгөө хувийн орлого албан татврыг нэг сүүлдээ найдлах тасарсан сууж. Шууд эхэлсэн явж. Юу ямар ч гişүү ирэхгүй маань гэж бодоод гомдож уйлж мөлөөд нүд. Тэгээ нэг хөв болох асуудлыг маань нөгөө хуулийн төсөл санаачлагаар 3 гишүүн ямарч байсан өчтөр нэгдсэн байгаа. Тэгээ Баярмаа гишүүн, Булсламаа гишүүн, Очрот гишүүн гэдэг. Тэгээ маа Очрот гишүүн маань бас хүрлцээ ирлээ хориодсон ч гэсэн. Тэгээ бидэнтэйгээ нэгдлээ. Тэгээд тулгая гэж дундуур. За гişүү ирсэн. Хоёр удаа тулгачлаа шүү. Тэгээ бас уучлаарай хөлцлөчий. Ажил төрчлөлтийн байнгын ороотой байж байгаад. Байнгын орооны хурал дөнгөж баг тарааг багтан жилээ удаас гараад ирлээ. Баярлалаа. Бас замын төвжирэлд орчлоо. Уучлаарай та бүхнээсээ. За ер нь бол хувийн орлогын албан татварыг нэг болох боломж олцоо байна уу гэдгийг бол уулын аж ахуйн нэгжүүд болон төрж гисэн мэдчихэж байгаа. Боломж бол байгаа. Ягаад хийхгүй байгаа гэсэн асуултанд бид нар одоо хариулж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь энэ одоо шинэ гэрлийн маань санаачилсан энэ захим ди парламент дээр 100 мянган хүний гарын үсгийг авлаа шүү дээ. Ч одоо 6 хоногийн дотор гэсэн үг. 3 сарын 25-наас 3 сарын 31-ний орой хүртэл гэж. Ингээд цаашаа явах юм бол ер нь хуулийн хугацаагаараа нэг сар авах юм бол 300-400 мянган гарын үсэг зурах зүгээр магадлал байна. Энэ юу байгаад байна гэхээр цаана ер нь бол энэ яг хувийн орлогын албан татврыг чинь дарамт иргэд дээр их ирээд шүү гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр бид бол энэ ардсан нийгэмд амьдарч байвал иргэдийнхэн дуу хоолойг сонсох ёстой. Нэгт хоёр дахь бол аж ахуйн нэгжүүлсэн дуу хоолойг сонсох ёстой. Гарц гаргалгаа байна уу бол байгаа. Улсын төсөв бол сүүлийн 4 жилд бол ой тоомгүй хэмжээгээр хэлж байгаа. Яг тэрнтэй адилхан зөрүүлээ зардал нь адилхан өсөж байгаа. Төр том байх юм уу? Татвар төлөгч буюу аж ахуйн нэгжүүд том байх юм уу? Одоо энэ сонголт руугаа орохгүй бол ер нь болохоо болж. Төр бүх юм мэддэг болсон. Төр бүх дарга нарыг тавьдаг болсон. Төр бүх бизнесмэнүүдийг удирддаг болсон. Чи миний хэлснээр байхгүй бол болохгүй шүү. Тэр яаж ийм төр тасар хэмжээний эрх мэдэл 1-р 2-р мөнгө нөөс төвлөрчихөж байгаа. Тэгэхээр бид бол энэ эрх мэдлийг мөнгийг задлах хэрэгтэй. Задлж ээж бид нар нөгөө одоо залуучууд байх шиг байна те. Та хэдийн хүсэл мөрөөдөл төр нэг ч шатыг чинь одоо бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй та нэг төсөл бичээд нэг хөрөнгө оруулалтын асуудал юм уу энэ зах зээл рүү аль нэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм үйлчлэгийн салбар руу орох гэдэг очоод нэг дараагаас зөвшөөрөл авдаг. Очоод төрөөс мөнгө гуйдаг. Ийм л юм л орчод ш. Гадны хөрөнгө оруулагч нар гэж одоо Монголоос одоо баг хэцүүдлээ шүү. Орчгол бол одоо баг Францын компани байх шиг өнөр юу тэнтэй байх шиг. Тэгээ нэг хэдийн жижиг алтны гац нэг юм. Тэгэл яаль ч өндөр эрэлттэй байгаа юм дээр л уулуурхаан салбар дээр орж ирэх чинь бусад салбар дээр л хүн төлчөөд байгаа. Урд нь ардснаа мэрх хөрж байгаа үед ийм байгаагүй. Бүгд ер нь Монголын чөлөө дарчлалтаа үнэхээр гоё юм аа. Очих юм бол ядаж ингээд дарамт байдаг юм байна. Тэ? Ийшээ хөрөнгө оруулалт хийчих юм бол миний мөнгө бодтойгоор өсөх юм байна гэж хөрөнгө оруулагч нар хардаг байсан бол одоо тийм биш болсон. Энд бол нэг хэдэн дарга удирдах чинь энэ дарга нартай нь яаж ойртох вэ? Яаж хамаатан садны таньдаг болох вэ? Ах トゥ нартай нь яаж холбоо ярих вэ? Очоод яаж энийгээ дэмжүүлэх үү гэдэг л юм бизнес дэшээ хөгжөөд явж байгаа гэдэг нь тодорхой болчиход шүү дээ. Тэгэхээр энийг задлахын тулд бид нар ямар ч зэн хувийн орлогын албан татварыг бол бууруулах ёстой. Ялангуяа бид нар нэг хүртэл бууруулах 3 одоо бүр бодтойгоор боломжуудыг хүртэл хэлсэн шүү дээ. Төр хамгийн нэгдүгээр төр зарлаад ханьяа. Өнөөдөр та 2025 оны төсвийг харах юм бол 33 их 80 800 тэрбум. 2024 онд 27 их 80 700 орчим байсан. Ийм амар өссөн. Зардал нэг ингэж өссөн. За цалингийн зардлыг аваад үзэх юм бол яах вэ гэхээр тэнд дахиад нэг 5.5 их 80. За цалингаас бусад зардал гээд 3.3 их 80 төгрөг. Бид нар аж ахуйн нэгжийнхаа
Тэр нөгөө ялангуяа тэр нөгөө Хуами орлогын дотроо 9% бууруулахад төсөвдөр нэг 2.5 их нэдийн л дарамт ирнэ. Энийг нэгдүгürt бид нар төсөө тавна. Хоёрдугаарт бид нар бизнесмэнүүдэд буцаагаад боломж олгоно. Яаж юм нэхэр боломж олгоно гэдэг чинь зах зээлийн чөлөөтэй нээж өгмөр байгаа байхгүй. Нэг одоо байгаагаа хамгаалмаар байгаа. За хамгийн сүүлийнх нь бол одоо Монгол Ардын намч ярьдаг ялангуяа ардсан нам энийг бол аягүй их ярьдаг. Төр цомхон ухаалаг байх хэрэгтэй. Олон сайтай болчихвч. Нэгт яаж ухаалаг байх гэдэг юм гэхээр та хэд ингэ тоогоол харах хэрэгтэй. Статистик үндэсний газар хороноос тоогоо аваа хар. Хамгийн сүүлд одоо 2025 оны энэ жилийн тоогоор 226,500 төрийн аль багшд болсон. 226,500 ш. Асар их. Тэгээ бид нар бас жишээ татаа хэлсэн шүү дээ. Оросын холбооны улс одоо 2 хөршөөл наацах нь яри. Оросд 144 сая хүн амтай. За тэгээ тэнд нэг 1.5 сая төрийн аль багч ажиллаж байна. За ингээд нөгөө 1000 хүнд төрийн үйлчлэгээ үзүүлэх гээ те тэнд нэг 10 хүн л ажиллаж байгаа байхгүй. Бүгд найрамд хятадаар тулсан. 1 тэрбум 400 сая хүн амтай. За тэнд 7 сая хүн л үйлчилж байгаа. 1000 хүнд төрийн аль багч нэг 5 хүн л үйлчилж байгаа. Солонгос улс 52 сая хүн амтай. Тэ? За энд нэг 21 хүн дунджаар үйлчилж байгаа. Гэхдээ Солонгос. Тэгэхээр Монгол улс бол 3.5 сая хүн амтай. 226,500 төрийн аль багчтай. 1000 монгол иргэнд 65 төрийн аль багч үйлчилж байгаа. Гэхдээ 65. Тэгээ бодоод үзтээ. Тэд нар яаж хийсэн? Ерөөсөө л ойлгомжтой. Дэлхийд дахин бол технологи хөгжиж чинь тэрийг л нэвтрүүлсэн. Танд төрийн 400 нэмэх, 500 нэмэх үйлчилгээ гар утснаас аваа. Танд дарамт хэрэггүй байхгүй. Бизнесмэнүүд орж ирээд тусгай зөвшөөрөл авах гэдэг юм уу? Ямар нэг дэлгүүр нэг 8 нэрийн зөвшөөрөл авах тэнд нэг засаг даргын хаалгыг ч юм уу хэн нэгний эрх мэдлэнгийн хаалган дээр очиод зогсож шин. Энийгээ болоо шаардлага стандарт шаардлага хангацсан бол утсан дээрээс коноптор окей боллоо. Маргааш өглөө таны зөвшөөрөл гарлаа. Та дэлгүүрээ ажиллавал та. Гэхдээ та юмаа зарал та. Тийм биз дээ. Энийг л бид нар ингэж өгөх ёстой. Тэрийг яаж өгөх гэхээр технологид найдна. Одоо захин мөгжлийн яамтай болсон сүүлийн одоо 5 6 жил ямар үр дүн гарсан. Таамс ийм Монголын бүгднийх нь гар утсан дээр байгаа. Төрийн бүх үйлчлэгийг авч чадж гин үү? Тэгвэл ийм Монголыг үнэхээр тийм сайн хөгжүүлээд аваад явцсан бол захин мөгжлийн юм ажилласан юм бол тэр буцаага төрийн аль багч нараа цомгтгол тоо одоо жоохон зөрөгтэй шийдвэрүүд гаргахгүй болохгүй шүү дээ. Тэгээ зүгээр ингээд давхарцсан бахан ажил албан тушаал дээр давхарцсан баах хүмүүс байгаад идэг. Тэгээ тэрийг судлаад үзгээ нөгөө нам нөгөө дагсан нөхдүүд, дарах дойрхон байсан нөхдүүд, сонгуул дээр нь ажилласан хүмүүс. Тэргүүч бөөсдсөн юм чи төр чинь. Гэхдээ төр чинь өөрөөсөө эхлэхгүй бол яаж бизнесмэнүүдийг хөрөнгө оруулалтыг наашаа татах гээд байгаа юм. Төр өөрөө цомхон энгийн бийж та итгэх нь үсттэй. Тэгжээ таны мөнгө Монголд орж ирнэ шүү дээ. Тэгжээ та энд баялаг бүтээн. Тэгжээ та энд одоо юу гэдэг бид нар ингээд нэг хамгийн сүүлийн тоо хөдөл өрөвдөлтөө шүү дээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд ингээд аж ахуйн нэгжүүд хаалга барьсан баг. 2025 онд 4,800 аж ахуйн нэгж хаалга барьсан. 2024 онд 1900 байлуу. 2023 онд 1000 хэд ингээд дандаа өссөн. Тэгээ энэ жил 25 онд 4,800 аж ахуйн нэгж хаалга барьна гэдэг бол аюулын харанг واخхой. Төр юун дээр оршиж чинь татвар дээр оршиж байгаа. А татварыг хэн төлж байгаа? Аж ахуйн нэгж иргэд. Гэхдээ аж ахуйн нэгж орж ирэхгүй байгаа төрийн татвар яа. Тэнгүүл нөгөө нөхдөл чинь дахиад нөгөө төрийн өмчт компаниудаа энэ чинь том болгоод шүү дээ. Төрийн өмчт компани томрох тусмаа нөгөө чөлөөт эдийн засгч богдсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэн дандаа тендерээр юм авдаг. Авилгал хээл ахвал ингэ бүх юм тэнд явахгүй. Тэгэхээр хэдүүлээ яг юм одоо юу гэдэг сайн нэг юм сонин ойлголт явсан. Төр баян байхлаар ингээд улс орон гоё байдаг гэд сайн нэг юм зүгээр нэг мэдгүй хаанаас гарсан юм. Хизээч тийм байхгүй шүү манайхаа. Төр баян байхлаар улс баян байдаг юм ерөөсөө тийм байхгүй. Эсвэргээр иргэн баян байж төр байдаг шүү. Баян байдаг шүү. Нэгдүгээр хоёрдугаар татвар буурхлаар татварын бааз зүр нэмэгддэг. Энийг нь шүү дээ би ганцаар яриад байгаа юм биш. Лафер гэдэг хүн гаргацсан. Лафрын мөрөө гэж байгаа. Лафрын мөрөө яадаг вэ гэхээр татвар тодорхой төвшөнд хүртлээр буурхлаар татварын бааз зүр нэмэгддэг. Сая айгүй сонин жишээ гарсан. Өнгөрсөн жил Хавер Миле гэдэг ерөнхийлөгч гарсан тий Аргентинд. 3-4 төрлийн татварыг бүр байхгүй болгоо хийцэн. Аваа хийцэн. Тэгсэн чинь энэ жил татварын орлого нь 7% нэмэгдсэн байна. Сая 2 сарын статистикаар шүү дээ. Уг нь бол татвар байхгүй болохоор уг нь татварын орлого чинь багасч явах хэрэгтэй үстэй. Уг нь гэтэл
Лафер гэдэг нь юу гарсан мэхлээ. Энэ хоёр чинь уруу пропорционал хамааралтай байна. Тодорхой төвшин хүртэл. Гэдгийг ингээд гаргаад ирсэн байна. Манайх чинь хэдэн онд 1% болголоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 17 19 онд батлагдсан 20 оноос хэрэгжиж байгаа юм дээр тийм. Тэр үед бас яг ингэж ярьж ирсэн байхгүй юу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1% болгох. Тэгвэл бүр наа төсвийн орлого тасарна, баларна гэсэн. Эсвэргээрээ бол татвар төлдөг аж ахуйн нэгжийн тоо өссөн байхгүй. Суур бааз нь нэмэгдсэн. Татвараас нөгөө зугтах. Гол нь энийг фэжний пангараа яриад байгаа юм биш үү? Энд чинь онолтой, номтой, мөрөтэй юм байгаа маа гэж хэлээд манайх ч айгүй мөрөө зүрийн ярихлаар айгүй гоё. Эрэлт нийлүүлэх мөрөө гэж ярихлаар амар ойлгож эхэлсэн юм л дээ. Хавар мэлэгсэн мөрөтэй шүү. Монгол бас нэг юм шиг байгаа л да. Мөрөтэй. Монгол бас яг энэ болж ирсэн процесс гэдэг. 1996 онд Монгол улсын чинь гиперинфляцтай байлаа шүү дээ. 350-аас дээш хувийн инфляцтай байсан. Тэгсэн. Тэгээ одоо яг өнөөдөр би бол одоо яг нөгөө эдийн засгч биш шүү дээ. Инженер хүн тэгээ хувийн бизнес эрхэлдэг. Миний харж байгаагаар бол 40 гаруй орцсон баг харагдаад байгаа. Гэхдээ ер нь цаашгаа энэ инфляц өсөхөөр харагдаад байгаа. Тэр үед одоо 350% инфляц 2 онцтой тоороо ороод 11-2% руу айгу буурчсан жид орчим хугацаанд. Тэгэхэд бас яг юу шүү дээ. Гайлын татвар байхгүй болгосон шүү дээ. Хамгийн ихний чинь шууд байхгүй болгосон шүү дээ. Тэгэлцсэн. Хавар мэлээч бол 6 болголоо. Тий. Одоо дахиад он гаргаад дахиад бууруулаад байхгүй болох юм яриад байгаа. За оны өмнө нэг ийм мэдээлэл хийсэн. Би нийт татварыг 90% багасгана гэж хэлсэн. Тэгээд 96 онд Монгол улс чинь ерөөсө 500 сая доллар хүрдэггүй эдийн засгтай улс байсан шүү дээ. Тэгээд 2000 онд чинь манай Монгол улсын эдийн засаг чинь 2 тэрбум доллар руу орж ирсэн шүү дээ. Манайд одоо 40% татвар байгаа шүү дээ. Багасгаал хамгийн таатай орчинд болоод ирэхлээр яасан гэхэлэр эдийн засаг өсөөл татврын орлого нэмэгдээл. Манайд 40%, 20% байгаа заа юу одоо зарим татварууд. Жишээлбэл хувь хүний орлогын албан татвартаар одоо бооцоо тоглоом. За тэгээд хонжуур цуглаанаас хүн орлого олсон бол 40% татвар төлнө гэж байгаа байхгүй юу? Хин төлөх юм бэ? Бүгд л зугтсан шүү дээ. Тэгээ эргээд нөгөө иргэнэ одоо нөгөө нэг одоо хуулиас зугтах тийм юм л энэ өндөр татварч авээчихэд байдаг байхгүй юу? За нөгөө нэг юм байгаа. Бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татмаар байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн гадаадын хөрөнгө оруулагч Монголд ирээд одоо нэг компани хөвцөө авлаа. Жилийц ноглог ашихгүй ашиг 20% гэдэг байхгүй. Магадгүй том уул уурхаа муурхатар болж магадгүй. Тэгэд л хамгийн их хөрөнгө оруулалт хэрэгтэй газар жижиг дунд үйлдвэрийн салбар шүү дээ. Тэнд ямар галзуу амтнд тийм хөрөнгө оруулалт хийх юм бэ? Ийм татврын одоо орчинтой газар. Тэр хүмүүс чинь ингээд манахаас нэг амар их олддгоо оюун эрдэнэ ачаа явах гэж байгаа хүмүүс шүү дээ. Манад хамтарч бизнес хийж, ажлын байр нэмж, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх гэж л ирж байгаа хүмүүс болохоос биш. Нэг манай нэг хамаг эрдэнсийг ачаа явах гэж байгаа юм даа. Хувийн орлого уучлаарай. Хувийн орлого албантуудаар ч одоо бид нар ганцхан салим гэж ойлгоод байгаа шүү дээ. Энд чинь бас цаана нөгөө шагнал, урамшуулал, дэмжлэг, томилолт, хувцас, хоол, унд гэл тээврийн зардал бүгд ингээд нэмэгдэж идэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ажилтныхаа нөхцөлийн сайжруулаа, хөдөлмөрийн орчныг сайжруулаад, хангамжийг сайжруулах. Баяр хүн нэг юм хэлэх гээд байгаа юм сайн. Тийм. Харин тий. Манай баяр хүн яг деталь дээр суудаг айгүй айхтар залуу. Би бол чамайг амар үнэлээд. Яг л чухал зүйлүүдийг ярьж байгаа л да. Зүгээр яг би ч өөрөө нэгтлэн бодогч татрын зүйл хүн яг л нөгөө хуулийн хэрэгжилтэн дээр нь яг нарийн ширийн тайлан дээр яаж тусах вэ? Яаж хөнгөлт чөлөөлтөд эдлэх үү те? За магадгүй зарим айлуудын хувьд бол яаж хуулийн өрөөнд ашигын одоо холбогдох татваруудаа хуулийн өрөөнд багталгүй ч гэдэм үү тэн дээр нь ингээд суудаг зөвлөдөг хүн учраас энэ зүйлүүдийг л аягуулсаа ойлгоод байна. Тэгээд нөгөө хуулийн шинжилэл яг тэр хүссэн хэмжээнд ингээд оршихгүй болохоор жоохон дотроо бохимдаад ингээд жоохон хөндлөжөө суугаад байгаа шүү. Хэдүүлээ одоо хуваарь ер нь бол улс орон хөгжих гол үнд суурь мэдээж хувийн хвшил тий бизнес эрхлэх орчин. Бизнес эрхлэх орчныг бол татварын болохоор дэмждэг. Энэ бол одоо засгийн газар хэрэгжүүлдэг хамгийн гол бодлогуудын нэг. Манай дээр одоо хэдүүлээ түрүү нийгмийн дадлын шимтгэл гэж ярьлаа тий. Зүгээр хувь хүн хувь иргэнээрээ бизнес эрхлэхэд тийм үү? Нийгмийн даатгалын шимтгэл гээд зүйлийг аваад байна. Одоо би зүгээр зөвлөх хүн. За бас сургалт ордог ш тийм үү те. За би танаа байгуулах нэг удаа ингээд татрын зөвлөгөө өгье. За надаа нэг 100,000 төгрөг би нэг цагийн зөвлөгөө өглөө. Тэгэхээр яг хөглөө тэн дээр надаас 11.5% эндээш 1 сая төгрөг одоо 100,000 төгрөг суудах.
Дээрээс нэмээд надаас нэг удаа нэг цагийн зөвлөгөө авсныхаа төлөө танай компани одоо 12.5% нийгэм дадлал. Нийлээд 24%, надад 100 мянган төгрөг өгөхийн төлөө одоо 24% нийгмийн дадлалын шимтгэл төлөөд дээрээс нэмээд нийгмийн дадлалын шимтгэл судалчвал тэрийг үүж үздэг байхлаар тухайн хувь иргэний цалин өсний олох гэж үздэг. Хуулиараа нийгмийн дадлалын хуулиараа хамгийн аюултай. Тэгээд цалин өсгөө үзчихлээр яг хөглөр Орлогын төлөвийн тухай хуулиар 10% татвар суудаг. Тэгэхээр би танай компани ажилтсан юм уу гэдэг шиг тийм ажилтан биш байхгүй. Би зүгээр хуваараа бизэрхэлж байгаа. Би өөр танай компани зөвлөгөө өгөн дараа нь эдний компани ингээд би ч хуваараа бизэрхэлж байгаа юм байна. Тэгэхээр гуталчин, засварчин, сэлэсэр одоо хинч вэ? Яг энэ зүйл нийгмийн даатгалын хуулийн дээр яваад байгаа. Гэтэл нийгмийн даатгалын хуулийн дээр хамгийн аюултай зүйл нь юу гэхээр бусад хууль тогтоомжууд дээр тухайлбал татврын тухай хууль, нэмэгцүүрт одоо хувийн орлогын албан татврын тухай хууль, нэмэгцэн өртгийн албан татврын тухай хууль, одоо хөдөлмөрлөлтийг дэмжих тухай хуулиар бол энэ одоо ажлыг үздэг гэхээр тухайн хувь иргэний хуваараа эрхлэх бизнесийн үйл ажиллагааны орлого гэж үздэг. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагааны орлого гэдэг чинь юу гэхээр би магадгүй зөвлөгөө өгөхийн тулд сургалт хийхэд бол би чинь нэг тодорхой нэг офстай. Гэхдээ би хувь нэрэл дээ. Тэнд тодорхой нэг туслах ажилтнуудтай. Ингээд өчнөө зардал ард байгаа байхгүй. Гэтэл тэр зарлуудыг тооцохгүйгээр шууд миний нийт орлогоос энэ л нийгмийн дадлалын хуулиар энэ бол ажил гүйцэтгэх гэрээ, хүсээр ашиг гэрээний орлого шууд цалин өсгөж автоматар үзээд нийт орлогоос нь саяны шимтгэл судалгуулууд хийчих жоох. Бараг 34%. Яг гэтэл би ч ардаа өчнөө одоо магадгүй доороо хүн ажиллаж байгаа, тэнд түрээс төлж байгаа. Өчнөө зарлал цахилгаан дулаан одоо элэг торгол юу гэдэг нэ? Зөндөө зарлаж чинь тэр пад байхгүй. Тэгэхээр нийгмийн дадлалын хууль бол яг үндсэндээ татвар шиг яваад байна. Одоо ерөн зүгээр юм шүү. Бүр орлогын татвар шиг болдоо шүү дээ. Ашигын татвар шиг ч биш. Жирийн иргэдүүлэн шүү дээ, тий. Татвар нийгмийн дадлал гэдэг хоёрыг зүгээр татвар гэж ойлгодог. Тэгэхээр нийгмийн дадлалын шимтгэлээс болоод бас энэ бол татвар гэдээ ерөөд нь ойлгочдөг. Татвар айгуу дарамттай, татвар өндөр өрнө гэж яриад байгаа. Яг үндэ нийгмийн дадлалын шимтгэл нь буцаагаад татвараа өөрөө муу харагдуулдаг гэж би хардаг шүү. За манайхаа юу яачлаа? Манай ус бол бас татврын хувь хэмжээд хитрхи бүр хитээдсэн өндөр тийм ус бол бас хараахан биш. Гэхдээ бас тийм одоо таатай үл биш. 7 минут үлдсэн байна. Манайд яг бид нар жоохон оройтод эхэлсэн. Эхлээд шинэ хахаас ахуулаад ингээд дүгнээд тэгээд тань дээр дүгнээд тэгээд төгсгий гэж бодож байна. Тэгээд за яг өнөөдөр бол нэг 980 мянга орчим хүн цалингаар амьдарч байгаа юм. Тэгээ энэ хүмүүс нэг 280 орчим төгрөгийн одоо татварыг 24 оны төсөв төлрүүлсэн байгаа. Тэгээд энэ 280 төгрөгийг л одоо бид нар бууруулах гээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө энэ дотор ерөөсөө нэг одооны хуулиар 3 шаталтай шүү дээ. За магадгүй шинжлэхлээрээ 6 ч болж магадгүй энэ 3-аараа ч байж магадгүй. Нэгдүгээр шатал дотор нь бол энэ одоо сая орчим хүмүүсийн 99.2% нь байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө засгийн газрын мөрөн хөтөлбөр чинь баг дунд орлоготой иргэдийг дэмжин татврын хөнгөлт үзүүлнэ гэдэг. Яг баг дунд орлоготой иргэд гэдэг нь яг хэдэн төгрөгийн сарын орлоготой иргэний хилдэм бэ гэхээр засгийн газардаарч тодорхой нөгөө хэмжих юу байдгүй их хурлаарч магадгүй бодлогоор гараагүй нөгөө хэмжих юу байхгүй бол тэр ажлыг бол ерэн цааш нь явуулахд хэцүү гэж нэг зарим гишүүд хэлээд байгаа шүү дээ. Тэг ийм нөхцөл байдалтай байгаа байхгүй 99.2. Нөгөө 0.8% нь нэг 8080 хүн байгаа байхгүй юу хөргөлтэй нийтлээ. Хамгийн өндөр цалин авч байгаа, хамгийн өндөр боловсрол эзэмшсэн. Тэндээс нэг энэ удаа нэг шаталсан татвар авах гээд манайх ядраад байгаа байхгүй юу. Уг нь тэр чинь манай энэ улс орны хөгжлийг авч явж байгаа уураг тарих нь байхгүй юу. Одоо 13 дугаар зуунд бол манай торгон зэргүүд байхгүй юу. Тэдрийг ч юм шийдэхэд байдгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь гадаадын хөрөнгө оруулалт татна. Тэр хүмүүс чинь шинэ бизнес Монголд авчирна, шинэ технологи нутагшуулна. Уг нь бол засгийн газар их хамгийн чадвартай хамгийн их энэ 8080 хүнээ 20 мянга, 50 мянга, 100 мянга болгомоор байгаа байхгүй. Ингэж бид дэмжмээр байна л. Дэмжмээр байна тий. Тэгэхээр нийтээр нь хувь хүний орлогын албан татвар дээр бол ямар нэгэн шатал хэрэггүй байна. Нийтээр нь 1% болгол одоо эн чинь орлоготой болж ижил бид нэр цаашаа хөгжиж штэ. Тэгээ ер нь яг өндөр санал нэг. Тэгэхээр энэ татвараар дамжиж сегментэлж орлогоор дамжиж сегментэлж өөр айгүй аюултай байдаг нийгэмд. Энэгээр дамжаад одоо хамгийн бага орлоготой гэдгээр дамжаад нөгөө халамжууд ухсрагдаад байдаг. Тэгээ жижиг бизнесийг дэмжиж байгаа гэдгээр халамж халтгаарсан халамж. Одоо бид нар халамж гэхлээр их сонин юм яриад мэдээж ингээ хүн өгж байгаа өмгийг л халамж гэж хэлнэ л дээ. Гэтэл одоо яригддаггүй халамж гэхлээр жишээ нь тариад дэмжих сонгоо. Сая одоо энэ 24 оны сонгуульд Монгол Ардын намын
хэрэгжүүлсэнийг заван ажиллана шүү дээ одоо. Хоршоологчдын холбоо хэмжих гэж. Шинэ хоршоо. Хэдийн хичих найд гаргачихв тий. Зарим хүмүүс нь 500 тэр боо. Тий. Тэгтэл одоо энэ өөрөө халамж واخгүй. Тэр одоо 6% юм уу 5% хүүтэй зээл болгоод байгаа шүү дээ. Хүмүүс төр. Батлан даалтын зангийн төрөөс хариуцдаг. Тэгтэл арилжааны банкар дамжиж гарч байгаа зээл хамгийн багтаа 18% л байгаа шүү дээ. Тэр 12% нь хэн төлөөд байгаа юм? Зээлүүгийн улсын төсөв төлөөд байгаа байхгүй. Улсын төсөөгүүд чинь бид нар байхгүй, татвар байхгүй. Тэгээд хуваар тооцдог татварууд энэ ч зардал нэмэгдэхлээр өсөд байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө инфляцийг үйлдвэрлээд байна. Тэгэхээр ийм сегментчлсэн татварын юмнаас одоо бид нар гармаар байгаа. Энээс гарахын тулд эхний ээлжинд баг дунд орлоготой гэдэг юм одоо тэр манай Монголын өнөөдрийн хэрэгжиж байгаа татварын орлого төр чинь аж ахуй нэгжлэрийн шалгаагүй, хувийн орлого төр нь шалгаа байхгүй. Тэгээд бүх татварууд дээр сегментлэр шаталттай татварууд орсон байгаа байхгүй. Эцсийн дүндээ бол хүмүүсийг ажил хийх дургу болгодог, эцсийн дүндээ залхуу болгодог, эцсийн дүндээ хүнийг баян болгохыг үгүйсгдэг байхгүй. Энэ бол айгүй хортой энэ нийгмийн устгадаг аюултай систем байгаа. За та тэгээд баярхуу тэгээд дуусгахгүй. За бас гой сэдв ярьж байна. Тэгээд түрүү ингээд бас таны хэлж байгаа санал би бас Хөсөлтөө аж ахуйн яамны сайд руу яг тэр төсөл хөтөлбөр болгон дээр нь тайлангаа өгөөч гэсэн байна. Хөсөлтөө аж ахуйн яам өнөөдөр халамжийн амлсан бодтойгоор. Зээлүүгийн татаас нь 13% татвар төлөгчнөөс буюу төсөөс өгөөд 6% хөтөл зээл аваад. Үр дүн байна уу? Одоогийн байдлаар харагдахгүй байна. Ягаад тэгэхээр та санаж байвал хүнсний хувьсгал гээд инфляцид өртөж байгаа 19-21 төрлийн бараа бүтээгдэхүүн онилсон. Үр дүн яасан? Монгол банк бодлогоо 2% нэмлээ. Инфляц 9.5%-д одоо 2.7 орох гэж. Ийм л байна. Тэгэхээр энэ дээр бол нэг ийм үнцгийг хэлэх хэрэгтэй. Төр бодлогоор дэмжиж байна. Окей. Нөгөө талд аж ахуйн нэгж хариуцлагатай байх хэрэгтэй. Үр шимийн эрэг төртөх хэрэгтэй. Тийм биз? Энэ тулгын гурамжлал энийг хийх хэрэгтэй. А зөвхөн одоо та бол түрүү хэлж штэ зөвхөн одоо татврын бодлогоор дэмжих гэдэг юм уу? Татаасаар дэмжих гэдэг юм уу? Ийм байхаас гадна нөгөө зах зээлээр хамгаалж өгнө. Тарифын хамгаалалт тавьж өгч болж байна. Шинэ зах зээл нээж өгч болж байна, тэ? Тэр зах зээлийг нээж өгч татваргүй болгож болж байна. Ингээ янз бүрийн аргууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бодлого буруу явж байна гэдэг дээр л бид нар санал нэгдээд байгаа. Нэг. А хоёр их юм бол бизнесийн орчингоо сайжруулах үе аж ахуйн нэгжүүдэд дэмжиж иргэдэд орлоготой байх жижиг энэ улс эх орон цаашаа эдийн засгийн хүчрхэг болно. Тийм болохоор энэ эрхчлөөг нь бид нар олох хэрэгтэй. Энэ дээр бол одоо манай энэ хов хүний орлого халуун татвартай холбоотой асуудлууд яригдаад байгаа. Энийг бид нар аягүй сохож ойлгох хэрэгтэй. За 3 дахь юм бол ер нь ингээд цаашдаа яаж явах вэ гэхээр илүү тийм төр өөрөө ухаалаг цомхон л байх хэрэгтэй. Жижигхэн шүү. Бүр жижигхэн гэж томьёолох хэрэгтэй. Тэр жижигхэн төрөний ярьдаг тэр 0.8% буюу хамгийн том лидерүүд тэнд ажиллаж байгаа хэрэгтэй. Бодлого боловсруулад хангалттай цалингаа аваа те олон биш. А тэр жижигхэн төр буцаагаад иргэдэд том хэмжээний боломжийг л олгох. Аж ахуйн нэгжтэй боломж л олгох. Иргэдтэй боломж олгох. Бити ингээд хаагаад боогоод бариад татвараар нь дарамтлаад эрх мэдлээ аваад дээрээс нь мөнгөнийх нь эрх мэдлийн үдл эдийн засгийн эрх мэдлийн үдл төр аваад байгаа юм. Тэгэхээр энэ ямар ч боломжгүй цаашаа өгч. Магадгүй эвгүй байдал руу орно. Ганцхан юмд итгэжсэн шүү дээ. Газрын доорх баялагтаа л итгэжсэн. Өнөөдөр ят тэ инновацийг хэрэгжүүлээл нөгөө гангаа захилгаанаар хайлуулаад эхлэхэд л асуудал үүсэл эхэлж байгаа. Нөгөө нүүрчин гарахаа болоод ирэхэд өнөөдөр төсвийн орлого тасрал эхэлж штэ. Тэгэхээр бид нар эдийн засгийг солонгоруулах хэвээр тэрийг хийх үү? Аж ахуйн нэгж иргэд тэднэртэй л боломж олго. Төрийн ухаалаг байна гэдэг л тэр. Тэрийн чиглэлүүг л ажиллах гэсэн. За баярхуу маань яг хууль дээрээс яг хоёр дахь нэг амар том юуг яриад тэгээд дуусгав. Надаа нэг хоёр хэлэх зүйлийн хоёр санаа. Эхнийх нь юу гэхээр за улсын хурлын гишүүн байгаа учраас би бас энийг бас анхаарч үзээсэй гэж хэлэх гэж байгаа. Манай одоо сангийн амны вебсайтн дээр байрцсан байгаа татварын хуулийн төсөл дээр нэг аюултай залт. Төдийлөн анзаарахгүй байгаа нэг залт байгаа. Тэр үгээр одоо манай хуулийн нэр юу гэдэг вэ гэхээр цалин одоо ажил олгогчоос олгож байгаа цалин хөдөлмөрийн хөлс болон шууд бус орлого гэдэг ойлголт байна. Энэ хоёр орлогын нийлбэр дүн 120 саяас давбал одоо 120 сая төгрөг одоо жилийн үгээр шүү 120 сая төгрөг хүртэлх дүнд нь 10% такс. 120-оос 180 сая хүртэлхт нь 15, 180 саяас давсад нь 20 гэж шалтсан татварууд 2023 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжээд явж байгаа. За гэтэл төсөл дээр юу орсон байна гэсэн чинь цалин хөлс болон шууд бус орлого дээр нэмээд тухайн хувь иргэний үйл ажиллагааны орлого гэдэг бас орлогын төрлөд байхгүй. Үйл ажиллагааны орлого гэдэг нь бидний одоо хэлдгээр бол тухайн хувь иргэний хуваарь эрхэлж байгаа бизнесийн орлого хэлж байгаа. Тэр орлогыг тэр хоёр дээр нэмээд оруулсан байл. Өөрөлд тэр 3-ын нийлбэр 120 саяас авчих юм бол нөгөө 15, 20% гэдэг шатлсан татвар чинь хэрэгжих гээд байна. Одоо ингээ хуулийн төслийг хүн харах юм бол жирийн хүн хараад тэрийг ойлгохгүй заяа. Зүгээр
одоо хуулийн төдийн төд заасны одоо ард тийм үг нэмсгүй гасхаа гэдэг л юм байдаг байхгүй. Тэ ингээд яг одоо хуулийн төсөл дээр байгаа тэр нэмэлт өөрчлөлтийг одоо байгаа хүчин төгөлдөр мөч хуулийнхын зүйлтэй харахаар нөгөө үйл ажиллагааны орлого гэдэг нөгөө бичлэгч бизнес дээр нөгөө 1% татвар авдаг гэсэн зүйлийг бүр шатлсан татвар авдаг 10 15 20% татвар авдаг тэр орлогын сагс руу хийцэн байлаа шүү. Тэрийг анзаараасай. Тэрийг бол одоо нөгөө одоо би ингэж ойлгоод байна шүү. Төсөл байршуулахлаар тэр төсөл дээр ямар өөрчлөлтүүд орсон, олон нийтийн санал яаж туссан, өмнөхөөс ямар өөрчлөлтүүд орсон гэдэг танилцуулаад өгнө явах хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Тэгвэл сангийн веб дээр нэг төсөл байршуулаад орхицсон. Тэгээ одоо тэрийг одоо чаддаг нь ороод уншаад ойлгох гэж байгаа юм уу одоо. Яг би өөрөө татварын зөвлөх учраас өөрийнхөө хэмжээнд үс судлаад өөрийнхөө хүрээлтүүл энэ зүйлүүдийг яриад яваад байгаа. За нэг хоёр за татварын хуулийг шинжлэхэд өөрчлөхөд бас нэг юм зарчмын надад бас нэг санал байна. За тодорхой хөнгөлт чөлөөлтүүдийг эдүүлэхэд нэг юм багцуулах ярьж байгаа шүү дээ. Тийм ер нь татварын хуулиуд дээр тийм. Тэгээ тодорхой юм босгоо тавьдаг шүү дээ тийм. Тухайлбал одоо нөөтийн босгоныг 50 сая гэж одоо манай хууль дээр байна. А тэр одоо шинэ сангийн веб дээр барьсан төслөөр 400 сая болгоод өсгсөн байна. За зүгээр нэг тоо тавихаас илүү би бол ингэмээр байна. Тэн дээр тоо биш. Одоо тухайлбал жижиг одоо тэр 400 сая юунаас гарч ирсэн бэ гэхээр ер нь юм жижиг дунд үйлдвэр үүсгэх дэмжих тухай гэж байгаа. Тэр хуулийн дээр бичил бизнес, жижиг бизнес, дунд бизнес гээд энэ гурван бизнесийг орлогын хэмжээгээр заагдсан байна. Өөрөөр юу хэлэх гээд нэхлээр жижиг бизнес гэдэг нь тэгтээ дөрөв жижиг дунд үйлдвэрийн хуулиар томьёолгдсон байна. Угаасаа нөөтийн босгочийн жижиг дунд бизнесүүдийг л нөөтөс чөлөөлөх зорилготой. Хэрвээ босгох гэж байхаар бол цааш байхаар бол тийм. Тэгэхээр юу хэлэх гээд нэхлээр тодорхой тоо тавихаас илүү татвар байлна дээр. Жижиг дунд үйлдвэр үүсгэхэд дэмжих тухай хуулийн төдийн төв заасны дагуу томьёолгдсон бичил бизнесүүд нөөтөөс одоо үүтэй чөлөөлөгднө нөөтийн босгот хамаарагдаач гэх юм уу тийм. За дээрэс нэмээд одоо энэ дээр бас нэг хөнгөлт чөлөөлтийн босгоо юу гэхээр манай шинэ хуулийн төслөөр нэг юм зүйл явж байгаа. Иргэний шүү тийм 9.6 сая хүртэлх жилийн нүгээр 9.6 сая хүртэлх орлогыг одоо орлогыг 100% чөлөөлөх гэж байгаа. Одоо тэр нь 12 тавхлаар хөдөлмөрөөсөө доод хэмжээл гарч илээ л дээ. 700 мянга гарч байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гэхээр татварын хуулийн дээр тодорхой хөнгөлт чөлөөт эдлүүлэхийн тулд тодорхой тогтмол абсолют тоо тавьчихлаар тэр нь нэг 2-3 жилийн дараа тэр хөнгөлт чөлөөтийн босгоныг төдийл ач холбогдолтой биш болчихдог. Тэр юу хэлэх гэхээр тэгж тогтмол тоо тавихын оронд зүгээр хөдөлмөрөөсөө доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэний тэнцэх хэмжээний хувь иргэний одоо орлого нотох татварыг хөнгөлөөч гэдэг юм ингэж оруулмаар байна. Хуулинд хөнгөлт чөлөөлтийг тодорхой абсолют тоогоор биш холбогд суур болоотой нь холбож тэр хуулийн төдөө заасны дагуу тийм орлогыг хөнгөлөн чөлөөлнө гэдэг юм уу, тийм үнийн нөлөөг чөлөөлнө гэдэг юм уу. Ийм байдлаар хуулийн өөрчлөлтийг хиймээр байна. За яана өстө уучлаарай манай нэвтрүүлэг маань жоохон хоцроод эхэлсэн учраас жоохон богино явчлаа шүү. Уучлаарай. Оргил маань яг энчээ сууж байгаа хүмүүс бас гайхчихж магадгүй оргил яаж вэ гэд манай оргил маань яг энэ хажууд инээдсэн сууж юм манайхаа санаа зовдгоо шүү. За тэгээд халамж татварын хөнгөлт хоёр нийгэмд хоёр өөрөөр үйлчилдэг. Халамж өгөхлөөр яадаг вэ гэхээр хүмүүс хөдөлмөрлөх баялаг бүтээх сонирхол нь буурж идэг болвол татвар буулгах юм бол хүмүүс хөдөлмөрлөх баялаг бүтээх сонирхол нь ихсэж идэм аа. Татвар буулгаж иж нийгмийн баялаг дотоодын нийт бүтээгдэхүүн өсдөг шүү. Энийг бүгдээрээ маш сайн анхаараарай. Тэгээд би дахиад хэлье. Татвар буулгах юм бол татварын бааз суурь нэмэгддэг. Энийг маш олон дэлхийн жишээн дээрээс харж болно. Тэгээд татвараа буулгамаар байна. Тэгээ магадгүй тий иргэний хувь хүний орлогын албан татвараас гадна бусад татварыг гэсэн буулгах хэрэгтэй байна. Энийг иргэд гол нь хүсэж байна. Иргэд аж ахуйн нэгжийн хүсэж байна. Та бүхэн ч нөгөө иргэд аж ахуйн нэгжийн хүсэлтээр энийг хийж байгаа гэж хэлээ үсттэй. Тийм учраас буулгамаар байна. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг дуусчихин. Жохон богинохон болчлоо уучлаарай. Баярлалаа. За.